Сайн байцгаана уу залуучуудаа, сайн байцгаана хүмүүс үзэгчтэй. Ингээд NBA Talk та бүхэнд бэлэн болсон байна. За тэгээд өнөөдөр зөвхөн NBA Talk маань та бүхэнд дандаа 21 цаг 30 минутаас хүрч эхэлж байгаа гэдгийг бас ихэд таатай байна. Тэгээд өнөөдрөөс хойш та бүхэн NBA Talk-о 21:30-аас дандаа хүлээж аваарай гэдгийг бас хэлмээр. За тэгээд мэдээж танил та бүхний студид суулсан байна. Тэгээд NBA Talk маань 19 дэх улиралдаа эпизод 3-аа бид та бүхэнд хүргэх гэж байна. Багууд мөрөөр 6 тоглолтыг хийсэн байна. Тэгээ бас бидэрт ярих юм маш их байгаа. За мэдээж NBA Talk-ийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. За тэгээд Platinum Event гэгч сагсан бөмбөгийн спортыг дэмжиж хамтдаа илүү амттай Coca-Cola гэдгийг таатай байна. За тэгээд бүгд нь орой мэдэргүй. За тэгээд NBA-гээрээ сайхан ажиллаа. За тэгээд ярих юм бидэрт их байгаа. Ягаад гэвэл ер нь эхлэчихгүй ерөөсөө 5 тоглолтоос эхлээд нөгөө NBA Cup маань шууд эхлэе явчлаа ш бас давхар тий. Тэгэхээр бидэд энэ ярих юм их байгаа. Тэгээд өдөр болгоо ер нь маш их тоглолтууд явуулж байна. Өнөөдрийн тоглолтуудаас шууд эхлэе гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн бас нэг гоё тоглолт болох Miami Lakers багийн тоглолт эхлэв тгөө. За ер нь бол улирлыг бол бид нар бол ярьсан ер нь нөгөө хүлээлтээс давсан эхлэлийг яатч үзүүлсэн бо яатч Miami юм уу? Тийм ээ. Ер нь бол дээгүүрч идэж байгаа. Бүсийнхаа. Тийм 3-2 амжилттайгаар энэ тоглолтыг эхлүүлсэн тий. Lakers 4-2 гэсэн амжилттайгаар энэ тоглолтыг эхлүүлсэн. Тэгээд DeAndre Ayton тоглолтод оролцоогүй. За мэдээж Gabe Vincent бас гэмтсэн байгаа. LeBron байхгүй байгаа. Нөгөө талаас Tyler Hero байхгүй, Norman Powell байхгүй байгаа. Тэгэхээр чи Powell хүмүүс тоглосон шүү дээ. Эхний нөгөө тоглолтондоо торлцсон 3 тоглолтод дэх үзүүлэлт нь бол одоо тий хамгийн аимшигтай үзүүлэлт гэж ярьж байна. 40 хэд оноо вэ? 45.3 оноо яа. Тий. Дундчсан. Тэгээд дундчсан оноо нь болохоор Anthony Davis, Klay Thompson, Cooper Flag-аас илүү байгаа юм лээ. Тийм биш 3 юм. Lakers-ийн бүх цагийн түүхэнд эхний нээлтийн 3 тоглолтод хамгийн өндөр оноо дундчилсан. Олтолсон Bronny James оноо авсан. Өдөрлийнхаа эхний оноо авсан. Ахахтаа бас гоё авсан тий. Тийм. За тэгээ Marcus Smart бас энэ тоглолтод 1000 дахь бөмбөг тасалтаа хийсэн гэсэн статистик бас гарч ирлээ. За тэгээд Лука нөгөө бэртэл аваад 7 хоног бол тоглохгүй гэж хэлсэн. Ер нь багтаа гэсэн шүү дээ. Гэсэн чинь харин зүгээр 2 тоглолтын дараа орсон тийм ээ. Сайн мэдээ. Тий сайн мэдээ. За манай ялт бол тэгээд бол яг багаасаа мэддгүй юм билээ гэдэг юм бас. Энд бас ингэ доктор ялах хэрэгтэй байна. Одоо манай баг 3 дарааж хожигдно гэж өөрийнхөө подкастт ярьснаас хойш баг нь 3 дараалаад хожчихлоо. Тэгэхээр бага огт мэддгүй юм байна гэдэг бас ялттай хэлчихэ. Гү тийм үстэй. Багийн хамгийн сайн дэмжигч нь бага мэддэггүй л байгаа байхгүй. Оо. За Lakers-ийн цагаанууд тэгэл удаа олгож байна доо. За тэгээд бид ер нь маш ихтэй ер нь өнгөрсөн тоглолтод за Лука байхгүй 2 тоглолтод бол ялтчгүй бол ер нь яах вэ гэсэн бодол байсан. Тэр тусмаа бол бус багуудад нь фаворит өгч ирсэн бол тэр 2 тоглолтод бол хожоод нэг нь хожигдсан тий. Тэр тусмаа тэр 2 тоглолтын дээр бол Austin Reeves гэдэг залуу тий галзуурсан. Тийм тийм өнөөдөр жишээ нь бас сүүлийн 3 тоглолт нэр Jack LaRavia онцгой сайн тоглож байна. Тэгээд ер нь зүгээр Ayton ч тэр LaRavia ч тэр Marcus Smart ч тэр яг сүүлийн хэдэн жил нэг Lakers-ийн солилцоогоор ирсэн нэг үргийн тоглогчд нь олигтой нөлөө үзүүлж чадахгүй гадсан бол энэ 100 авчирсан 3 тоглогч нь гуруулаа тундаж нөлөө үзүүлж байна гэж харж байна. За тэгэхээр нөгөө ярих гэдэг юм энэс болохоор их нөгөө Америкийн одоо хэвлэл мэдээлүүд ч гэдэг юм уу те Lakers-ийн фэнүүд Luka Reeves эдрийн одоо гайхалтай тоглолтын дараас ер нь бол LeBron багт ирэх юм бол ер нь яах вэ? Сүр нөлөө үзүүлэх болов яах вэ те? Ер нь манай энэ багт ер нь LeBron-ы хэрэг байна уу ч гэдэг юм уу тийм яриануч гарсан байгааг сонссон шүү дээ. Энэ талаар бүгдээрээ ярилцъя гэж бодож байна. Та нар юу гэж бодож байна? LeBron ер нь мэдээж улам хүчтэй болох байх. Гэхдээ нөгөө тоглолтын нөгөө
хурд ч гэдэм үү бүх хэмж хэд нөлөөлөх бол баг сайн гэж бодож байна л дээ. Яг зөв Legacy фэнүүд бол ер нь яг дэлхий дээр хамгийн алдартай токс фэнүүдийн нэг штэ бас. Тэгээд үнэн шүү дээ. Тэгээд тэр нь юу гэхээр яг зөв ер нь спортоор ажиглагтаад байгаа юм. Тамирчдаас илүү яагарахгүй багийн спортоор баг нь илүү хүчтэй байхаар фэнүүд нь илүү юм багаа өмөрсөн чиг хандлагатай зүйлсийг ярьж байгаа. Яг LeBron гэдэг зүйл нэртэй холбогдохоор ингээд утгагүй сонсогч байгаа яг зөв бодит байдал одоо ийм болчихлоо юм бол удаал бодлоо. LeBron мэдээж нас нь одоо 40 хүрж байна. Бүх цагийн түүхэнд хамгийн шилдэг тоглогчтой нэг уу хоёр уу гэдэг яриан дээр байдаг тоглогчтой. Нас яа харахгүй одоо эрийг нас уулыг зэсгэдэг шиг зүйл одоо нөгөө хүүхдээ аманд ороод эхэлж штэ. Чиг нөгөө нэг амар чингээр гэдэг нөгөө 168 хүрээгүй хүмүүсийн аманд орж эхэлж штэ. Тулгаа яг энэ төр юу гэж бодож дээр нь тоглохгүй байгаа тийм. Яг угаасаа ингээд нөгөө Лука ирснээс ирээд тэгээд сая 100 LeBron-ыг ирээ сунгаагүй, Лукадаг ирээ сунгаснаас эхлээд Лукагийн баг болох нь тодорхой байсан. Энэ дээр нь Austin Reeves-ын хүлээлтийг даваад илүү сайн тоглоод эхлэхээр яхаарахгүй LeBron үүлэгдэхгүй байгаа нэг талаараа үнэн. Тэгээд нөгөө талаараа бас LeBron-ы наснаас гадна нөгөө 50 саяын гэрээ нөөд байна л да тий. Тэр гэрээнд зарцуулж байгаа мөнгийг өөр тоглогчдод өгөөд энэ хоёр дээрээ тулгуурлаад бага босгочвол илүү аюултай. За эсвэл магадгүй илүү залуу ирээдүйдээ бурдагч лидер ч юм уу тий. Ийм тоглогч төгсөн нь илүү давуу талтай болов гэдэг өнцгүүд л гараад их шиг байна. Анараа за LeBron мэдээж өөрийнх амбилгийн турш ерөөсө үргэлж номер 1. Гараанаас карьерийнхаа турш гараанаас тоглосон. Тэгээд үргэлж номер 1 тоглогч тийм үү? Одоо очсон баг болгондоо. Одоо Anthony Davis дээр ирсэн ч Davis гэж хизээж ярихгүй LeBron байж байгаа л тэгсэн. Энэ жилээс бүх юм арай өөр болчих шиг байна тийм үү? Шууд Лукагийн LeBron бол нэгт гэж ерөөсөө ярихдаггүй шүү дээ. Тэр яг инхээр энд асуудал хамгийн их гарч байгаа хэл та. Чиний бодлого ямар байна вэ? Одоо хамгийн гол асуулт нь LeBron одоо тоглолтод орцоод ирэхээр хэдэн минут дундчлах нь хамгийн чухал байна. За мэдээж 30 минутаас дээш минут тоглох юм бол Austin Reeves за би бол Luka Doncic бол статистик гайгүй байхаа гэж бодож байна. Зүгээр Austin Reeves-ийн нэлээд том бөмбөгний мэдлээ LeBron руу өгөөд ер нь одоо энэ үзүүлж байгаа статистикийнхаа бараг тал хавьд нь тоглох болов гэж харж байна. Зөвөр энэний балансыг нь яаж болох вэ? LeBron үнэхээр яг 20-с 25 минутаас илүү тоглох шаардлага байгаа мó бүтэн удирдлийн турш тэ. Эсвэл одоо юу гэдэг нь жоохон ингэ нөөцлж ингэж удирдлийн турш ингэж нэг жоохон баг минут тоглож байгаа яг плей-офф эхлэхээр яг 100 байх хэрэгтэй мó гэсэн юм. Яг тэгвэл өнөөдрийн тоглолтыг харах юм бол Luka Doncic, Austin Reeves хоёулаа 10-аас дээш оновчтой дамжуулалтыг өгсөн байгаа. Тэгэхээр мэдээж бөмбөг хангалттай шилжиж чинь. За тэгэхээр ахаад нэг плеймейкер ороод ирэхэд би одоо яг юу болох гэсэн мэдэхгүй байгаа юм шиг байна. За тэгээд мэдээж одоо LeBron-ы нас 40 гараад явж чинь тэгэхээр хамгаалтан дээр бол мэдээж хуучны шиг байх боломжгүй. За тэгэхээр би бол минутыг нь л хамгийн гол нь зөв хуваарлах хэрэгтэй болов гэж харж LeBron-ы явд. За тэгээд дээрэс нь Лука ч энэ жил нөгөө өөр дөрөө маш их анхаарч тэгээд бэлтгэл сургууль. Тэгээд муу зуршлуудыг бүгдийг хаяад. Тэгээс 14 хил турцсан байгаа гэсэн шүү дээ. Тэгээд муу зуршлаа. Тэгээд бас нэг хаяа нуус нэг те. Сэлдэн зэм одоо хоолунд одоо юу ч хийж болно шүү дээ. Дурт одоо дураараа одоо чихэр иддэг ч юм уу те. Жин нэмэгтийн тал дээр ерөөсөө одоо хизээч одоо юу ч бодохгүйгээр иддэг байсан ч гэдэг юм те. Энд ч бас нэг муу зуршилтай орно шүү дээ. Тийм байсан юм аа. Тийм байсан гэдэг. Тэгээд тэгэнгүүт тэр бүх юм болсон байна. Тэгээд дандаа зүг бол та тэгээд мэржлийн нөгөө хоол имрэгч тренертэй болсон байна, ингэсэн байна. За тэгээд ингэнгүүт энэ хүнд бас нөгөө энд өдрөл ялтчгүй мэдэгдэж штэ, шууд мэдэгдэж штэ. 3 тоглолтындх бид нар хараад үнэхээр өөр шүү гэдгийг харж ин. Тэгэхээр юм өөрийнхөө нөгөө потенциалыг бүрэн ашиглаж тоглож штэ одоо бол тийм. Тэнгүүд магадгүй бас LeBron бүр одоо өгүүлэгдэх нь бүр багасаад ингэж байгаа юм бол. LeBron-ыг муу гэж байгаадаа биш. Эсвэл 40 настай ч гэсэндээ одоо лигийн баг талаас дэш хувьс нь илүү статистик дундчлалт өгөр ашигтай тоглож байгаа шүү дээ. Гэхдээ зөв нөгөө тоглолтын арга барил нь л байгаа тань л. За дахиад плеймейкер байна. LeBron өөр төр бөмбөгийг бас удаадаг байна. Тэгээд энэ зүйлс маань одоо яг гой болж байгаа энэ багийн одоо бүх тоглогч нар оролцож чадаад байгаа энэ саксыг нэрээ өөр болгочих байл гэдэг талаас нь харж хүмүүс LeBron энэ багт хэрэгтэй юу хэрэггүй гэдэг талаар ярьж байгаа. Тэгэхээр LeBron-ыг огт муу болцсон ч юм уу те 40 настай гэдэг талаас нь бол арай харж хэлээгүй байгаа л гэж бодож байна. Одоо зүгээр яг бодит байдлаас нь харъя л да. Энэ бол хийсвэр яриа шүү дээ. LeBron-ыг Lakers салъя гэж салж чадахгүй явах хэсгээ өөрөө шийдэх давуу хэрэгтэй гэрээтэй байгаа. Тэгэхээр LeBron л яг эцсийн шийдвэрийг гаргана. Яг сүүлд Shams болохоор нэг подкастт ороод ярьсан яриан дээрээ LeBron ер нь одоо яхаа яг үнэн гэхэд өөрөө ч
мэдэхгүй явж байгаа хаа. Леброны ингээд ирээдүйн төлөвлөгөө планы дагуу явдаг байсан бол яг одоо Лебронд бол дараа жил яа гэсэн төлөвлөгөө нь гараагүй бэлэн болоогүй хаа гэдэг яриа ярьцсан байхгүй. Тэнгууд Лексийн талаас харах юм бол Леброн ирээд сайжир штэ юу яриад байгаа. Тийм одоо энэ улирал дөнгөж эхлээд нэг 6 тоглолтын талаар одоо Анри яг хэлдэг хөөсрөл гэдэг үгийг би яг ашиглая. Яг энэ бүрэлдэхүүнээрээ Лебронгүйгээр би бүр All Star хүртэл явчаасаа. Тэгээд жинхэнэ бойттой талтай Лексийн фэнүүдийг тулаасаа гэж бодож байна. Би бол Austin Reeves-ийг 30 оноо улирлын турш дундчилж чадна гэдэгт эргэлзэж байна. Яг үнэн гэлээ. Одоо хамгаалтын төвлөрөл улам илүү болоод тоглолт нь улам уншигтаад ирэх үед мэдэхгүй байна. Эргэлзэж байна. За Лука яг өнгөрсөн дугаар дээр ч ярьжсэн Лука ингээд 40 оноо аваад баг нь хожоод саний төхөө юм уу? Плей-офф төхөөл Лука гимтэн шүү дээ. Ингиж хачаал үлрэлхнээс аваад байвал. Тэгээд нөгөө л нэг даалцтай гардаг алдаа гарна шүү. Тэгээд Austin Reeves яг карьер рүүнг байж чадах юм уу? Тэгээд финалд хүрэхэд байсан тэр бусад одоо Jack Laravia 82 яг тэр Lively, Gafford, PJ Washington-ы нөлөөг үзүүлэх юм уу? Ингээ утгаар LeBron-то Lakers яаччихгүй сайн. Зүгээр яг LeBron-ы 50 сая, LeBron үнэхээр яваа 50 саяд нь өөр тоглогч ирээд ч юм өөр тоглогчд ирчвэл окей. Тэгвэл Lakers сайжирна. Яг энэ үйлрэлээр харах юм бол нэгэнт LeBron салж чадахгүй. Тэгэхээр LeBron ирээд LeBron-то уучраа болоод илүү л амжилт үзүүлэх магадлал нэгсэн л гэж би бол тэгж харж байна. Яг энэ бол яг би бас нөгөө Lakers-ийн бас нөгөө яг танд хэлээ. Lakers-ийн юуны фэнүүд LeBron-ийн фэнүүд гэдэг чинь бас байгаа шүү дээ, тий. Энэ дээр манайд ямар бодолтой. Заавал одоо юу гэдэг Austin Reeves 30 оноо дуунчлах шаардлага байхгүй шүү дээ. Угаасаа тэр чин Austin Reeves биш байхгүй. Austin Reeves багийг сэргээдэг, тэ багт хэрэгтэй юу вэ тэрийг хийдэг. Тийм л тоглогч шүү дээ. За тэгээд сая хөөсрөл гэж ярьлаа л да. Би бол энэ хөөсрөл гэж харахгүй. Яагаад гэвэл хүмүүний шилжилт тэр үүргийн тоглогч нарын яг багтаа хэрэг. Өнөөдөр жишээ нь Jackson Hayes гараанаас 30 минут тоглоод 17 оноо 5 самбараа 100% амжилтад давталсан л байгаа байхгүй. Зүгээр миний санаа зовж байгаа юм яг энэ үүргийн тоглогч нар LeBron-ыг орж ирэхээр харин яг энэ хэмжээндээ байж чадахгүй юу гэдэг дээр л би эргэлзээд байгаа байхгүй. Чи ч ихтэй хөөсрөлийг NBA доктор хамгийн их ярьдаг хүмүүс тийм. Харин тэгээд хөөсрөлийн эсрэгч бас ярьж байна шүү. Хөөсрөл ярьж байгаа. Хөөсрөл биш гэж үзэж байгаа юм тийм. Биш гэж үзэж байна. Биш. Урт улиралдаа юу? Яг энэ хоёрын нуруунд дээр бид одоо 6 тоглолт одоо юу тоглолт ярьж шүү дээ. Энэ хараа сая бид нар ярьлаа шүү дээ. Лука Дончич. Одоо би ер нь бол жоохон хөнгөнжинтэй ингэж тоглохгүй угаасаа энэ 82 тоглолтыг давж гарахгүй мэн гэж ойлгоцсон. Тэгээд бас нэг одоо ингээд LeBron Лука хоёр талбайд зэрэг бахаараа нэг харилцсан би энийг хүндэлж байгаа хүндлэл харагддаг байхгүй. Тоглолтын арга барилаас харагддаг. Тийм ч утгаараа Лука энэ жил бас LeBron-ы сүүлийн одоо юу гэдэг хамгийн дээшээ явах боломжтой жил гэж үзээд илүү хичээх юм болов. LeBron ч гэсэн тийм майндсеттэй байгаа гэж. Одоо яагаад тэгж одоо LeBron ирээд энэ балансыг эвдэнэ гэдэг байгаа дээр яг нэг бөмбөг удаадаг дээр л яриа үсэд болохоос би яагаад тийм яриа яриад байгаад бас жоохон гайхаад байгаа. Юу вэ гэхээр өнгөрсөн үйлрэлд угаасаа үйлрэлийн 2 дугаар хагаст ирсэн тий Лука 30 тоглолтод оролцсон. Тэгээд дээр нь гимтэлтэй, жин мэдсэн, формд ороогүй. Тэгээ шинэ багтаа сэтгэл зүйн хөвт ч гэсэн даалсаас явна гэж бодоагүй байж гинти цохилтулсан гэдэг. Тэрнээсээ гарч чадахгүйсэн гэдэг. Ингээд асуудалтай улирал байхад улирлын төгсгөлийн Lakers маш өндөр формтойгоор агаад 3-аар плей-оффт ороод плей-офф ч гэсэн яг үнэ гэхэд үнэхээр төвийн барилт дээрээ үнэхээр том асуудалтай байсан учраас Timberwolves-ыг дийлээгүй шүү дээ. Тэрнээс чинь энэ 3 талбайд дарахад Reeves 20 station оогоо дундчилсан уу? Дундчилсан. Лука плей-оффт 30 төгсөн оноогоо дундчилсан. LeBron 20 оноо авсан. Үүргийн тоглогч нар Smart, Laravia, Ayton зэрэг тоглогчд байгаагүй. Нөхөл гимтэлтэй Vincent, нөхөл гимтэлтэй Vanderbilt байсан. Тэгэхэд энэ баг явсан байхгүй. Тэгэхээр чин LeBron ирээд би бол нэг асуудал гэхээс илүүтэйгээр улам сайжраад энэ жилийн Lakers-ыг бүр өшөө илүү өнгөрсөн жилээс илүү амжилт үзүүлэх потенциалтай гэж харж байгаа. Хөөсрөл гэдэг нь би зүгээр яхав одоо энэ хоёрын LeBron-гүйгээр тоглолт хүүсгэж байгаа бол биш байхгүй. Зүгээр өнгөрсөн жилээс бүр илүү сайн хөөсрөлийг харин яаж алга болгох юм хэрэг ингэж би бодоод байгаа байхгүй. За мэдээж LeBron, Luka хоёр зэрэг талбай. Би бол LeBron-ыг сэлгэнээс тоглож байгаагаар чинь төсөөлж чадахгүй байгаа байхгүй. За тэгээд угаасаа зэрэг бүтэн карьерийнхаа туршид гараанаас тоглолцсон тоглогчийг хөдөлмөшөхөд аягүй хэцүү байдаг. Биш надад санагддаг. Тийм болохоор зүгээр харин дасгалжуулагчд нь Austin Reeves-ийг тэр хоёрыг би Austin Reeves-ийг сэлгэн зал тоглосон гэж юм шиг зүгээр Luka, LeBron байгаа юм чинь Austin Reeves тэр хоёрыг аль нэг нь амрааж байгаа үед нь сэлгэнээс гарч ирээд тоглох юм бол илүү балансаа болсон ийм байдал харагдах юм болоо гэж бодоод байгаа байхгүй. Гэхдээ наас асуудал чинь бол ер нь өнгөрсөн үйлрэл би шийдсэн шараад байхгүй. Гараандаа гар дээрээ гарна 7 минутын дээр нэг нь суучдаг байхгүй. Нэг нь гэдэг нь Luka LeBron нэг нь. Тэгээд сүүлийн 2 3 минутын дээр суусна гараад ирдэг.
тэр хооронд нь Ривс бүтэн тоглолцдог байхгүй. Ривс Лебронточ гар нийлдэг, Лукатач гар нийлдгээрээ давуу талчаад байгаа байхгүй. Тэгээд 2 дугаар үеийн төгсгөл болон 4 дугаар үеийн төгсгөл гурлаа хамтдаа тоглолцно. Асуудал ингээд шийдэгдчихэж байгаа байхгүй. Гол нь төвийн барилт байсан. Төвийн барилт нь сайн хамгаалалттай хүн байх хэрэгтэй. Тэгэхдээ ээжтэй харин тэр яг байж чадах уу гэдгийг бас сайн мэдэхгүй байна. Яг үнэн гэлэхэд. Яг одоо аврагын төвшөнд ярих гэвэл Лексиг. Аврагын төвшөндөө. Одоо Лебронг ингэж тоглож байгаа баг яга аврагын талаар ярьж болох, яригдаж болохгүй гэж. Болно бид асууж байхгүй. Жижиг тэр филдинг фэн үлээ Лексийн фэн үлээ. Үгүй яг үнэн гэлэхэд одоо удирдлагч чинь филийн хүртэл хачин бүрэлдэхүүнтэй хачин баг штэ. Тэгэл 5-1 гэдэг амжилттай явж л штэ. Яг зүгээр ясан дээр. Тэгэхээр энэ удирдлагын чихний 6 тоглолтоор шууд болохгүй. Лебронгүүгээр Лекс яг энэ бүрэлдэхүүнээр Тэгээ удирдлагчид ихний 6 тоглолтод та нар ер нь 5-гаа өгсөн бол дэлхийн ямар ч сагсан бөмбөгийн аналист яг өнөөдрийн байгаа шиг та нарыг бүүс 5-0 ч гэдэг юм уу хизэж өгөхгүй байсан баг л та угаасаа. Тэгэхээр тийм зүг юу ч яаж болно одоо бол заа. Энэ бэ тогч юу ч хүснэ ярьж болно за. Дүмөр хамаагүй яг зөвхөн одоо байгаад л ярих хэрэгтэй бид нар тийм үстэй. 7 хоногийн дараа юу болохыг бид нар мэдэхгүй шүү дээ. Бэртэл гэмтэл өчнөө юм байгаа ч гэсэн мэдчих юмыг өөрчлөх. Мэдэхгүй байхгүй. Тэгэхээр зөв миний төстэй дураараа ярих юм гэж. Тэгэхээр яг тоглож байгаа сагс нь гэхдээ бодиттой байгаад байна л да. Тийм тэр нэг сайн байгаад. Тэгээ энэ дээр зөв Лебро ирээд ивдчихвэл гэсэн санаал хүмүүс одоо яригадаад байна тийм. Энэ ихтэй NBA ток шүү дээ. Лексийн фэнүүд тэ дэлхийд даяараа ярьж байгаа юм бид нар ярьж шүү дээ. За тэгээд бүгд дараагийн тоглолтоор Memphis Toronto-гийн тоглолт өнөөдөр өглөөний тоглолт тийм. За Жаморан шийтүүлсэн тий. нэг тоглолт шийтүүлээр энэ тоглолтод оролцсон гэдэг. Торонтод бол энэ маш ашигтай зүйл шүү дээ. Гол тоглогч нь бас байхгүй болчихвол Торонтод бол бас хожид авах нэг л боломж шүү дээ. Тэгэж Торонтогийн талбай тий. За Raptors-аас Jakob Poeltl байхгүйсэн. Энэ өдрөлд хүлээлтэнд хүрэхгүй байгаа тоглогч нь Quickly л байна да. Гэрээг нь хөцсөн шүү дээ. Нэгсээс учраас тэр жоохон цалингаа авсан үнд идэв дөө. Цалингаа амар тоглож ирсэн хаа. Quickly ч ажилгүй болж магадгүй байсан үү шүү дээ. Нэгсээс ирээл. гимтэл. Тийм гимтэл өөрөө харуулж эхлэхгүй. Яг нь Торонтог ер нь би тайлбарс тоглолтууд өнөө орсон хүмүүс үзсэн байгаа юм. Бас энэ тоглолтын дээр бол ер нь бол тийм дөрөв тоглолт биш дөрөвийн турш нь баг Торонто илүүсээр бол тоглолтыг дуусгацсан. Тэгээд ер нь бол Scotty Barnes, RJ Barrett хоёр угаасаа Brandon Ingram-ыг авъя гэдэг лоббиг өөрсдөө гаргасан шүү дээ. За тэгээд гурван бас бөмбөг нилээ гар дээр удаах туртаа гурван тоглогч дээр Quickly нэмэгдэ. Quickly ч болохоор оноо авах чиглэлээ болж. Тэгээ ер нь энэ бүрэлдэхүүн бас харьцангуй учраа олоогүй байна уу гэж хараад байна. Гэтэ чи өнөөдөр English 27 RGB 26 байлуу тий. Тийм байгаа үстэй. Лигийн алтан дундаж л баг шиг санагдаад шүү дээ. Баахан дундаж тоглогчдоор баг осгоцсон юм шиг. Яг муу бол биш те гарааны тавт. Тэгээд хоёр багийн амжилтын ярих юм бол хоёулаа бол ер нь яг дундаж байна. Хоёулаа 3-4 гэж шүү дээ. Ер нь. За эсрэгээр Memphis үлрэлийн эхнээс л гимт бэртлэгсээр байгаад ер нь гарааны таван баг тоглолтоос тоглолтод өөрчлөлтөд яваад байгаа болохоор бас жоо химлээ болоход хэцүү л баг шүү. Өнөөдөр хожигдсноор 3 ажил байна. Memphis-ийн асуудалтай энэ чир ер нь Jamorant гэдэг тоглогч ер нь NBA удаан ажилтай хөөгүй гэдэг яриач одоо ярьж эхэлж байгаа бол. Угаасаа Jamorant дээр бас ярих гэж бодлоо. Угаасаа Next тоглолтын нас Монотын зүйлээс бол өнөөдөр нэг тоглолт ингээд шийдвүүлсэн. Яагаад шийдвүүлсэн бэ гэдэг нь тий. Яагаад ингэсэн бэ? Энэ талаас ярих хэрэгтэй байна. Ер нь бол Next тоглолтыг харсан. За энэ тоглолтыг бүгдээр үзсэн баг. Гэтэ энэ тоглолтын дээр яг үнэхээр Jamorant гэдэг тоглогч байгаа байхгүй нь юусэн мэддэхгүйс бол дууссан. 14-т 3 гэж давтсан тий. Тэр талбай дээр байгаад байгаа. Талбай дээр бүтэн байгаад байгаа тий. Гэхдээ энэ тоглогч нөгөө бидний мэддэг Jamorant огт ч харагдаагүй. Тэгсэн. Одоо завсралгын үеэр жишээ нь багийнхантайгаа хамт биш. Ганцаараа өөр газар очиж зогсох ч юм уу иймэрхүү үйлдэлүүд гаргасан. Тэгээ гол нэг асуудал нь тоглолтын талаар болоогүй зүйлийн талаар хэвлэлийн сэтгүүлчд асуухад коучс ер нь жоохон тэрийг онцгүй хэлсэн. Тэрэн дээр нь багийн зүгээс өөрсдөө их мэдлийн давуу нэг тоглолтоор шийтгсэн. За тэгээд NBA бол энэ тоглогчийг бол одоо яа гэм маш олон одоо 2-3 удаагийн ч ингээд одоо болсон зүйлээс нь бол энэ тоглогчийг бол авч хүлцсэн юм дээ тийм ээ. Бид нар бол ер нь
бас том юмнуудыг одоо буу муу гэл тэгэл бидний те уулнуудын тоглогчид нэг хэсэг бидний ихтэй баг NBA-гийн бас нэгэн Бас л бол NBA өөрсдөө тэгж хичээсэн шүү дээ. хичээсэн. Тэгээ Моранд өөрөө хүсэхгүй байгаа. Тийм. Тим ч болохоор энэ тоглогчийг нөгөө бүх юм Сая нэгээд царинаас нь харагдаж байгаа. За энэ 8 оноо нэг самбар ийм статистикийг 2 минут дотор л хийдэг. Зүгээр яг хөө ийм яриад болсон юм байл л дээ. За мэдээж Jenkins засгалжуулагч халагдаад шин залуу rookie засгалжуулагчлаа. За rookie засгалжуулагч нэр нь хэмлээ байсан. Лариса. Томас Исло тийм. Финлянд. Тийм. Тэр яг нийт тамирчдынхаа урд Жам Моронто чи жоохон лидер тийм байгаа ч гэсэн дасгалжуулагчийн зүгээс бол байж болох шаардлага гэж харж байгаа. Тэрэнд өгсөн хариу нь бол нэлээд тийм бүдүүлэг тийм муухай хариултыг өгсөн юм билээ ер нь бол. Тэрнээсээ болоод нэг тоглолт өнжиж байгаа. Зүгээр ямар нэгэн байдлаар үнэхээр сайн багийн хамгийн гол тоглогч байлаа ч гэсэн багаасаа өөрийгөө дээгүүр тавиад ирэхээр л багтанд сайн болтгоо, дасгалжуулагч нь сайн болтгоо, тэр тамирчинд сайн болтгоо. Ер нь тэгэл ер нь бол уруудах зам руугаа л явж. дээрээс нь тэгээд яг ийм нөгөө характертай гэж өдөр ярих юм да. Одоо ийм одоо тоглогчдыг нөгөө ганцхан биш дараа нөгөө бус тоглогч ч гэсэн сонирхоо болчихдог шүү дээ. Яг хэдэн доллар байна юмтэй хэр мундаг скиллтэй байх нь хамаагүй. Одоо зүгээр харин Жам Моронтын нэг хувь хүний зүгээс гарч байгаа энэ асуудал олон дахин давтагдж байгаа болохоор сая би хэлж байгаа юм. Одоо ер нь ажилгүй болоход ойрчин доо гэдэг санаа. Түрүүн хэлжтэй би зөвөр ингээд нөгөө Томс Ислогийн арга барил ер нь бол яг Jenkins-ийн туслахаар ирснээр Томс Ислог өнгөрсний тэр Jenkins хийж байгаа тэр хурдан хэмнэлтээс гэсэн бөмбөгийг тэр Исло гэдэг хүн энэ баг дэлхийс гэсэн бөмбөгд өөрчилчихэд байгаа байхгүй юу? Бүр юм өндөр түвшинд илүү түвшинд. Тэгэд хин өмнөх дугаараар тулгаацсан онцлж хэлсэн Эрикс Спойстрыг үнд энэ арга барилын шууд багтаа хуулаад тавьсан байгаа юм. Эрикс Спойстра шүү дээ. Рүүкийг суулжуулчаас хуулаад авчихгүй. Тэгэхээр энэ хүний хэрэгжүүлж байгаа сагсан бөмбөгийн арга барил хурдан тэр хэмнэлтээс сагсан бөмбөгийн арга барил дэлхийд аяар хүлээмж өрчөд байгаа. Тэгээд Жаморонд яагаад энэ хүний арга барил таалагдахгүй юм бол гэд гайхаад эсвэл энэ тоглолтын нэг тоглолтод бөмбөг гар дээр нэрж байгаа тоон цөөрцсөн юм бол тоглооны оролц байдал нь буурсан юм гэж үгүй. Өнгөрсөн үеэрл Жамородын нэг тоглолтод дунджаа 68 удаа бөмбөнд хүрчихсэн юм байна. Энэ үеэр 76 болоод шүү. Уг нь бол 76 шүү дээ. 8-аар ус. Тэгэхэд Жамородын тоглолт тэгэхээр зүгээр энэ хүн өөрийнхөө хүслээр л байх гэдэг. Өөрийнхөө бүх зүйлийг өөрийнхөө хүснээр байх гэдэг. Зүгээр ер нь бол дасгалжуулагчийн баг одоо удирдлагын багтайгаа зөв өөртөө шаардсан одоо хин одоо шийдэх вэ хин босс вэ гэдэг үгтэй юм шиг л Одоо 8 он авж байгаа Жамонуудыг өөрөө өсөхгүй тоглож байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Одоо энэ чинь биеийн хилэмжийн ч юм уу өөрийнх нь тоглолтын үзүүлэлтэн ч гэсэндээ би энэ багт энэ багийн удирдлагад орч юм тоглохыг хүсэхгүй байна л гэсэн зүйл байгаа даа. Тэгээд энэ NBA Primer Blake Griffin, Dirk Nowitzki, Udonis Haslamын хийгээд нэвтрүүлэг байгаа шүү дээ. Тэрнгээр Norman Powell, Bam Adebayo хоёр ороод Miami Heat-ийн товтлогоо яаж явж байгаа талаараа ингээд бүр нийтэд ингээд хийж байгаа байхгүй. Тэгээд тэр товтлогоог харах юм бол ерөөсөө нэг хүн дээр бөмбөг ерөөсөө уддаггүй. Тэгээд бүх 5 хүн хөдөлгөөнтэй ингэж тойрч явж mouse маягаар зүүн дагуу. Тэгээд цагийн дунд дагуу. Тэгээд өнгөж яг Jam Morant-д магадгүй бөмбөг их очиж байгаа ч гэсэндээ Jam Morant-ын тэр нөгөө хүсээд байгаа нөгөө ISO ч юм уу тэр тоглолт нь өөрт нь байхгүй учраас за энэ одоо системдээ ч юм уу жоохон тааламж муутай байгаа юм шиг. Тэр Miami юун дээр цагийн зүйчтэй бөмбөг хаана байгаа тэр тал руу яаж хөдлөн тэр зүг рүү эсрэг дагаж хөдлөн. Тэр хэндээ байн мэлдэж тэрэн дээр хэлж байгаа үстэй. Маад яг юм тогтсон юм байхгүй. Дүрмтэй зүгээр. Нэг хүн оролт игээд баруун дараа зүүн явж гэх юм уу тийм л юм байна. Нэг хүн оролт игээд задлаад пааслангууд тэр бөмбөг хүлээсэн дахиж оролт хийхгүй байхыг хичээдэг. Хоёр дараас оролт хийхгүй ч юм уу. Тэгээд нэг пас яваад тэр нь бөмбөг авсан шийдэхгүй бол дамжуулалт авсангээр нь дахиж оролт хийж болно ч юм уу. Тэгээд нэг юм зүгээр энгийн дүрмтэй тэндээс танаа зүгээр тамирчид тэр нэг юм тодорхой цэгүүдийг заавал эдэлсэн байх хэвээр. Тэгээд тэрийг даваа банк сэтгэж тоглолдог. Тэгээ ерөнхийдөө 5 тоглогч чод авах хэлэхэд 5 тоглогч нь тавуулаа хөдөлгөөнгөө зогсдоггүй. Ер нь мөнхийн хөдөлж идэг. Эсвэл нэг талтаа гуруулаа гараад ч юм уу илүү том одоо орон зайг бий болгож тавтлага орон зайг бий болоод тийм. Ер нь амар гоё тавтлагын хувьд. Бид нар уусаа тэгээ түрүүчийн уусаа дугаар дээр ирсэн. Пейсер уусаа Miami тий. Энэ бид хэлж байгаа. Хамгийн одоо хөдөлгөөд одоо ингээ Хайми ч гэсэн онцгой тоглоод байгаа нь яг ингээд чөлөөтэй оноо авах нөхцөл бүрдсэн. Тэгээ Хайми чинь би өнөөдөр нөгөө тайлбар дээр орж аваад нэг их сурвалжаас яг баталгаат их сурвалж ирсэн мэдгүй. Гэхдээ харсан чинь 45 паунд ассан нь. Хагас турсан шүү дээ. 19 кг. 19 тийм. Тэгээд ийм хөнгөн шингэн. Хайми чинь бүр алхачихлаа. Би ихтэй ингэж бодлоо. Угаасаа нэг тийм
мастер харганч биш шүү дээ уг нь те. Энэ жил одоо нөгөө саний яриад байгаа сарын систем биш үү? Одоо энэ багуудын аваад байгаа энэ систем. Одоо хурдан бөмбөг хурдан пист. Ер нь анзаараад одоо NBA гэхлээр нэг 6 тоглолт одоо багуудын 6 7 тоглолт болчихлоо. Ихэнх багууд ишээ орцсон байгаа. орсон. Яг тэр жишээ энэ юу хэлэхэд энэ нөө Евро лиг дээр илүү багийн тоглолттой ингээд яг хагас талбаас суурьсан ч юм уу илүү бие биендээ тусалдаг хамгаалттай хувийн ур чадварыг аль болох илүү дүүсдэг багийн тоглолтыг хамаас дээр довтлогон дээр илүү дүүсдэг лиг дээр энэ систем нь амжилттай болсон байна. Парис Saint-Germain 40 минутын сагсан мөнгө 48. Тэрэн дээр NBA-гийнхнээс илүү бейстэй тоглолт. Тийм илүү оноо. 129 шүү дээ. Үнэ. Тэгээ тэр чинь Томас Исологоос салж байна. Ягаад тийм гэж байгаа? Түрүү жил нөгөө та нар мэдж байгаа нөгөө дөрмийн өөрчлөлтүүд гарснаас хойш оноо авах багассан байсан. Энийг хүлээмжшүүрэндээ тэгсэн шүү дээ. Энэ үс оноо багассан. Тэгсэн чинь энэ өдрөл та нар анзаарж байгаа бол одоо өнөөдөр өглөөний тоглолтуудыг хар. Ер нь бүх тоглолт 230-аас дээшээ. Тэгвэр 250-60 оноор хүрж байгаа. Их тоглолт юм болчихж байгаа байхгүй. Энд нөгөө тоглолтын хурдыг шууд илэрхийлж зүг биш. Тэгэхээр багууд бүгдээрээ энийг одоо энэ авч ашиглаж байна гэсэн үг. Тэгээ дээрс нь нэг сая миний хэлгээд санаа. Евро лиг дээр хувийн ур чадвар за одоо зөв муухаар л хэлээ зөв дэлхийн хамгийн шилдэг 450 сагсчин NBA тоглож байгаа гэдэг буруудахгүй шүү дээ. Тэгэхээр тэнд хувийн ур чадвар маш өндөр байгаа учраас урагшаа нэг хүн бөмбөг зааснаас илүү хурдан уран дамжуулаад хамгийн урд хүн нэг эсрэг нэг тоглолтоо дуусгаал гэсэн санаа байхгүй юу. Тэгээд яг заавал дамжуулаад шаардлагагүй нэг эсрэг нэг довтлогоо дуусгаал гэдэгсэн. Тэгэл яг сагсан мөнгө тийм болчиход байна. За энэ бас гоё зүйлээ бид ярьцгаа. Тэгээд тэр Европын сагсан бөмбөгийн чинь 5 уур чадвартай хүн хурдтай чадвартай хүмүүс тоглож байгаа ч бүр одоо төгс болоод байна гэх юм уу тийм. Тэгээ өчтөр одоо жишээ нь Барселонагийн тоглолтыг үзсэн л дээ шөнө олсон. Тэгэхэд тэгэл 80 дээр л дуусах байгаа байхгүй юу? Ер нь бол. Тэгэл нөгөө хатуу тоглолттой хിവэрээ байгаа. Тэгэхээр энэ Томас Исологоос салжуулагч нэгэн улирлын дотор буюу 23-аас 24 оны улирлд Парис баскетбол гэдэг баг дээр тэрийг хэрэгжүүлээд тэр нь шууд дэлхийн сагсамгийн анхаарлууд оронгууд нь шууд NBA аваад. Тэгсэн чинь бүтэн туслах засгалжуулагчийн карьер нэг улирлч хүрхгүйгээр боломж гараад ахлах засгалжуулагч болсон. Ийм засгалжуулагч. Тэгээд яг сагсамгийн үндсэн философи нь юу юм бэ гэхээр нөгөө нэг яг химнэлээр тулгуурласан сакс тоглоно гэж байгаа. Нэгт хоёрт болохоор хурдан товтлогоон дээр ч гэсэн зай гаруул шууд 3-аас шид. Гуравт нь 3-аас шидсэн тоглогчийн бусад дөрөв нь довтлогооны самбартаа хүчтэй өрсөлдөх. Яг ийм л философи юм байна. Би харин өчтөр бас жоохон уншсан юм. Тэгэхээр тий яг нөгөө багууд тэгээд бүх систем аваад үлдсэн биш. Тэр сагсан бөмбөгийн одоо орчин үеийн сагсан бөмбөгт гарч иж байгаа одоо Wonderkind гэх юм уу? Нэг юм шин тарих шин сэтгэгч гарч ирээд байгаа байхгүй юу? За бүгдээрээ дараагийн юу хийсгөө бид түрүү хэлсэн энэ л сая шууд ихсэн бүр өнгөрсөн лоногт кап албасаар явж эхэллээ. Тэгээ багууд нөгөө кап дээр өөрсдөө нөгөө өөр шалттай, өөр юутай тий гоё болдог яг энэ бүгд нөгөө үргэлжлүүлээ. Лигийг бас гоё олгоцсон байгаа даа. Эхнээс нь тий. Тэгээд нөгөө 5 тоглолтоос эхлээд шууд өрсөлдөө тийм ээ. Энэ бол NBA-гийн хийсэн маш том өсвөр маш гоё нөгөө удирдлын эхлэл сонирхдаггүй байдаг байсан бол тэрийг байхгүй гэсэн зүйл яах ч юм уу. Капано 3 дахь жилээ явж тий. 3 дахь жил тий. За тэгэхээр энэ бол плей-оффын сагсан мөгийг шууд 5 тоглолтоос харуулдаг таа үлээ тийм ээ. За тэгээ нэг ч хожил байгуулаагүй Pelicans болсон. Clippers-ийн талбай дээр. Юу. Murphy. Йоо. Pelicans тэгээд нэг төгсгөл болохгүй байгаа да. Төгсгөл болохгүй байгаа гэж 3 тоглолт дараалал 30 оноос дээш гарах жигчээд байгаа чи. Тэгж боломж болтой. Энэ тоглолтын дээр бол үнэхээр л гоё боломж өсөж болно. Гоё бариад их гоё өсөж болно. Зөвхөн энэ тоглолтыг л хэлсэн юм шиг тийм. Энэ тоглолтыг бол хожих боломж байсан. Сүүлдээ бол Easy. Easy. Зайн бол гоё турч мөрцөө бол гоё байдаг шүү дээ. Зайн Пас. Йоо. Турсан гэж юу.
Сүүлийн 2 минутанд чинь оноогоо барьсан шүү дээ Пеликанс. За яг тэгээд цаг дуусч яхад Кавай. хит баазар нэ. 10 дахь гэсэн юм байна. Яг цаг дуусах юм ч дээ. Карьерийнх нь. Тэгээ энийг нэг дараа нэг wet ball гэж хэлсэн шүү дээ. Мэдгүй тэр энэ. Тэр бөмбөг цагт төрсөн үү яасан үг юм чинь. Цагт бол өргөө all wet ball гэж. Тэгээ тэр энэ Кавай гэдэг чинь дуугаар нөө хамт тоглосон маш хамгийн өвчлөлтэй баг амтсан. Сарказм их сайтай. Тэгээ wet ball гэх нойтон бөмбөг. Цөөхөн үгээр нь гоё дончтой ирлээ. Тэгээ дончтой ирлээ. Тэр нас нэлээд тренд болох Тэр гэдэг. тэн дээр хэлж байгаа цөөхөн үгээр. NB-гийн хамгийн гоё инээдэг хүн гэж үсэлж байна. За Араас дөөр. Өө тач баг адилхан юм шиг байна. гоо ари шат өөр. Би Токио хамгийн гоё. Тэр шат өөр. Юу за багууд бүгд хожил авсан чинь 2 баг л хожил авах байгаа. Тэрний ядчгүй 2 багийн нэг нь одоо саяны Pelicans. Pelicans одоогийн байдлаар нэг ч хожил авах байна. Нөгөө баг нь Brooklyn. Тэгэхээр 2 бүсэд нэг баг байна тийм ээ. Энэ зөв голны Бруклин бол явах хэвээр замаараа явж байгаа. Угаасаа ойлгомжтой. Буцаад баахан драфт ирэх хөдөлгөөн болсон шүү дээ. Алгаа ташаад унж байгаа гэж байна. Алгаад ч унж байгаа. Тэгээ Камерон Джонс Монсон Кем Томсон ус өгнө өрөхгүй явуулах моолох гэдэг. Угаасаа яг төлөөнд аваад. Харин Pelicans бол Pelicans бол драфт ирэх хөдөө солилцсон шүү дээ. тийм. Тэр чинь юу Атланта очих гэсэн баха. Хоёр ч ирэх байхгүй юм лээ. Тийм. Pelicans бол яг ямар зүгээр явж байгаа. Тэгвэл Pelicans-ийг юу болохгүй юм? Энэ талаар нэг ярилцаа бүгд ихнийхээс үрийг дуусгах гэж байна. Pelicans-ийг юу болохгүй байна? Анараа чамаас эхлэе да. Одоо бид өнөөдөр нэг юм ярьлаа шүү дээ. Хурдан сагсан мөнгө тоглох гэдэг наа тий. Европын сагсан мөнгө болохоор 3 секундын дөрөв байхгүй болохоор нэгээс нэг тоглохоор дандаа туссан хамгаалт болчдөг учраас жоох хэцүү байд. За NBA болохоор үзүүштэй нэгээс нэг тоглолтыг дэмждэг учраас хамгаалтын 3 секунд тоглох болчихлохгүй байна. За тэгээ хурдан сагсан мөнгөн дээр хамгийн гол одоо өөрөөр нь холбон тоглогч. Бөмбөгийг урагш нь хурдан залгуулдаг тий хурдтай. Одоо тэр Париске баг дээр болохоор TJ Shorts гэдэг Америк тоглогч. Одоо энэ системд маш таасан болж ирсэн болохоор бас ажилласан тэр систем ажилласан болов гэж хараад. Тэр за тэгээд Pelicans дээр болохоор би бас холбон тоглогчийн байрал дээр л хамгийн гол асуудал нь байна уу гэж хараад. Яг энэ тоглолтын найруулга юу ч болохгүй байгаад байна. Бүр тоглолтод ч орж ирэхгүй те амар олон зүрдээ хожигдчихээн. За тэгээд 6 хожигдсан байгаа болохоор тэгээд яг үндэ хэлхсээ үг олдохгүй л байна. Яг Zion өнөөдөр ганцаараа энэ багийг чирч чадах юм уу гүм үү гэдэг асуулт хүртэл гарч ирэх л байна. Тэр өдөр юм байна. Zion тэтэд чирэх боломжгүй л дээ. Яг тэгэл одоо оноо авах арга барил нь зөвхөн будагтай талбараа дайрж орох. Тэр нь одоо илүү давмгай учраас. Тэгээд эн чин контакттай өөрөө ч гэсэндээ бэртэл авдаг учраас ер нь бол яг ийм 82 тоглолт ч юм уу ингээл багийг авч явдаг тийм тоглолч биш гэдэг нь одоо сүүлийн хэдэн жилээр угаасаа тодорхойлж харагдаж байгаа. Тэгээд чиглэл амар тодорхой шаад байна л да. Одоо энэ баг чинь нөгөө Zion дээрээ босох хэвээр баг юм уу? Лидершип нь яг хин болж хувирах гээд байна. Хаашаа явах гээд байна гэдэг нь тодорхой шаагаад байгаа болохоор одоо унсан ч тийм баг нь өндөр тоглох гээд байгаа юм уу? Намхан тоглох гээд байгаа юм уу? Шидэж тоглох гээд байгаа юм уу? Будагтай талбараа дайрж тоглох гээд байгаа юм уу гэсэн одоо нөгөө багийн өөрийн identity гэж юм ерөөсөй байхгүй болчихлоо. Тэгээд цаашаа ирээдүгөө харъя гэхэлэр драфт ирэхүүд нь байхгүйгээ тэгээд энэ жоо хацанчлаанд орсон байгаа болов гэж бодож байна. Хэрвээ шинжилэлт хийхийг хүсэх юм бол айгу том зураглалаараа шинжилт хийх юм болоо коуч стаф ч юм уу одоо чиглэл тодорхойлох хүмүүсээ зөв болоод тэгээд тэндээсээ л одоо өөрсөндөө боломж олдох хүртэл одоо явах хэрэгтэй юм бол гэж бодож байна. Яг энэ бүрэлдэхүүнээр юу амжилт харах боломжтой юу дулгаа? Pelicans боломжгүй гэдэг нь угаасаа харагдчихлаа. Яг амжилт гаргахын төлөө босгосон баг үг гэвэл тийм. Угаасаа Trey Murphy, Herbert Jones хоёр хүлээлтийг давтсан. Тэгээ хоёулын чихний 10-аар сонгосон. Тэгээд энэ хоёр тоглогч нь сайн тоглолцсон учраас тэгээ Zion ингээд жимийн хасаад ингээд хүчтэй эхлүүлээ гэдэг пүүлийг аваад таар пүүлийг авчирсан. Dejounte Murray ч гэсэн авчирсан байгаа. Тэгээ Murray гинтлээсээ эргэж ирэхээр бас юу болж өөрчлөгдөх нь анарын яриад байгаа нөгөө холбогчийн асуудал нь шийдэгдээд Prefer-гээ тоглогч нь сэлгэнээс тоглоод пүүл яг бөмбөг эзэмшдэг пүүл биш илүү 2 номерын пүүл дээрээ тоглоод сэлгэнээс ашиглаад бол эхэлсэн шүү дээ пүүлийг. Гээд ингээ явбал зүгээр плей-офф руу нэг 10 дугаар байрлал өөрчлөлтөх баг байж болох юм. Тэрээс яг үнэхээр амжилт гарахгүй л дээ. Зүгээр гарах боломжгүй л баг. Яг нөө түрүү нөө хэдүүлээ Торонто гэрчтэй. Бөөн дунд ч хүмүүс үргэлжлүүлсэн гэдэг. Тэгээ Zion Williamson тэр нөө нэгдүгээр тирийн тоглогч биш болчлоо л доо. Эцнээ жин хасаадсан. Тэгээд нөө сая тэн хэлж шидэл тоглолтын арга барил байхгүй. Яг ингээд харахаар зүүн дараад солгоо тэгээд хоёр үдээрээс үсрээл дуусгадаг. Тэгээд яг тийм байдлаар
хэдэн оноод авах вэ гэдэг бас сонирн. Тэгээд дээрэс нь бүх товтлогоо за нэг тоглолт 30-40 он аваад ээж олон л та дундчлаад. Тэгэхээр 30-40 он авахын тулд за 40 он авахын тулд 20 довт яг тийм довтлоо гэж болж байна. 20 удаа довтлохын тулд тэр 3 шугам морьцоо бөмбөг аваад хэдэн секундыг тийм зарцуулах вэ гэдэг чинь бас чухал болж байна. Тэгэхээр холбогч байрал дээр тийм бөмбөг эзэмшдэг тоглож байна. Багийн лидер нь. Тэгэхээр болохгүй зөвөр миний харж байгаа бол зөвөр хэд өндрөөр үнэлэгдсэн тоглогчдыг авцсан. За яг би бол Dejounte Murray-тэй юм ярих. Dejounte Murray бол хоёр талд яг зөв багтайхан бол хоёр талд маш сайн хэрэгтэй болбогч. Jordan Poole-ийг авдаг маш буруу байсан. Trey Murphy-гийн гэрээг Trey Murphy яг зөв Herbert Jones хоёулаа байх бол миний хувьд бол хэрэггүй гэж үргэлж хардаг. Herbert Jones юм уу? Аль нэгийг л явуулах хэрэгтэй. Сонголтоо л их хэрэгтэй. Зөв миний хувьд бол Murphy гэртгээ явуулчих л хэрэгтэй. Тэгээ Jordan Poole бол ер нь 30-аад оног бол ер нь байнга аваад байгаа харагдах. Үгүй аваад хожоод байвал хамгаалах л да 6 он аваад 30 оноор ажиглаад шүү. Сайн тэгээд энэ бас тий. Тэгээс 30 оног бол баг Зүгээр аваад харин зүрийн Мэдхгүй нэг л удаа. зүгээр зүгээр ингээд нэг 50-аар үзээд харах юм нэг тоглож харах юм бол гоё л үнэхээр гоё тоглогчтой юм уур чадвартай тий гоё swagтай царай шаадаг тий үгүй үнэн бохгүй юу зүгээр тэгээд тэр чин баг нь хожихгүй байна бид нар бол нэг юм багийн ирээдүй яах вэ гэдэг талаар ярьдаг шүү дээ Jordan Poole 30 он авч чанаад хамаагүй За тэгээд хэсгүүр өндөр бүгдээ уулзцгаа тэгээд NBA тогт хамтгаар залуусаа. За NBA тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. За бас дээрэс нь бас NBA тогтын бас нэг ивент гэж Сингур ультра бас байгаа гэдэг таах хэлбэрээр тэгээ залуучууд зориулсан брэнд маш зөөлөг, маш смут таах хүн бас амтч үзээ гэдэг бас хэлмээр байна. Тэгээ NBA тогт бас ажиллаж байгаад бас баярлалаа гэдэг бас хэлмээр байна. За бүгдээрээ юу дараагийнхаа юу оръё. За Spurs багийнхаа түүхэнд анх удаа үлээлэг. Би ригээс уусаа гайхсан. харин тийм хизээч 5 минут ихлүүлж байгаа юм. Тэр амар дайнстэй баг. Вемби өөрөө ч гайхсан байл шүү дээ. Тийм байсан юм баг тэгээ тий. Нөгөө нэг бидний мэдэх нөгөө аимшигтэй дайнстэй баг чи 5-0 гэж ихлүүлж байгаа юм биш. Тэгэхээр ийм байгаа өстой. Удирлыг яаж ихлүүлсэндээ биш, яаж төгсгсөндөө. Үнш миний дүрлэл чи анараа чичээр 5 жил болоход анх удаага нэг ухаантай амар ухаантай ах нь баг хүлээж шүгэр юм Та тэгээ 10 хэдэн жил бүр ухаантай юм ерөөсөн. Би чамайг сая ийм амар ухаантай юм ихтэй чамайг гайхаж шүү дээ чамайг сая. Гэтэ нэр ингэсэн сони те. Тэр амар баг дайнасти байсан баг 5-0 гэж хэлж байгаа гэж те. 5 ч тус гайгүй ш тусч гэж те. 4-гээд унчаад байсан юм те анараа. Пейс гэж байгаа шүү дээ. Яг плей-оффийнхаа тэр хэмнэл рүү орж үлрэлтийг дуусгахын 82 тоглолтыг менеж хийх. Тэрнтэй л холбоотойгоор попцгалж өрөж ерөөсөө нэг тийм үлрэлтийн ихэнд амар их зүйлийг туршиж үздэг байсан байхгүй. Тийм болохоор нэг үлрэлтийг эхлэх дээр нэг гэж асуудал үүдгээс багш. За дөрөвнөгөө ярьсан. Энэ NBA-гийн үлрэлтүүд эхлэхдээ бол маш тийм одоо нэг тааварт байгаагүй багууд маш их хожлоор их тоож эхлүүлж байгаа. Тэгээ ялцгүй үлрэлтийг эхлэхгүй бид нэг амар гайгаад их зүйл байхгүй л те. Гэтэ тэрний нэг баг нь ялцгүй за Spurs-ыг бол гэтэ мэдээж хэрэг бол бид нар бол тодорхой хэмжээнд бас одоо плей-офф орох багт шууд оруулж ирсэн шүү дээ. Гэтэ яг 5-0 гэж эхлэв. Энэ өөрөө бүр багийнхан түүхэн амжилт болчлоо. За дээрэс нь нөгөө бүс ч гэсэн багууд байгаа бас Chicago Bulls 5-0 гэдэг хэлтэлтэй шүү дээ. Ярин те. Тэгэхээр бид нар ярина. За тэгэхээр бүгдээ Spurs-ийн бас хоцсон багуудыг бүгдээ харцгаая те. Өдөр ихний 5 багийг ямар багийг хоччихв. Ер нь энэ үлрэл нь яаж эхэлж байна. Тэгээд өнөөдөр Spurs болохоор Phoenix Suns хожигдсон байсан. За тэг яг үгүй дундаж багуудтай тоглосон байна. Тэгээ ер нь бол дундаж багуудаас илүү баг болсон гэдгээ тийм шууд харуулж байна. Тэгээ 5-0 гэдэг амжилт багийнхаа түүхэнд бичигдсэн амжилт нь бол хуваар бүх юмуд аягүй сайхан таарчлаа л гэж бодож байна. Тэгээ мэдээж энэ тоглолтын дээр өөрсдөө ямар чадамжтай гэдгээ бол гой харууллаа. Тэгээд өнгөрсөн дуураар хэлсэн шүү дээ. Хамгаалтын рейтинг болон тоглооны пейс, тоглож байгаа пейс, бодогдол багаас авч байгаа оноо гэдэг ч юм уу те ингээд бүх зүйлээрээ л ер нь бусад багуудаас нэлээд сайн байгаа учраас энэ амжилтыг бас гаргасан болов уу гэж бодож байна. Тэгээд ер нь энэ жилийн MVP, Defensive Player of the Year, Most Improved Player дээр бүгдэн дээр нь Wemby
Нэгт явж. нэгт явж илээ. Йоо юу гэсэн ч үгүй те. Зөвхөн Монголч шүү гадаад уусаа дэлхийн нийтрээ уусаа тийж яжаа тэгээ Wemby яг одоо лигийн хамгийн номер 1 тоглогч мөн үү гэдэг яриажсан дээ одоо хүчтэй яригадад эхэлсэн дээ. Most improved-ыг бол бүр ямар ч юг байх баха. Өрсөлдөгчгүйгээр авах. Энэ ингэсэн. Зүгээр нөгөө MVP дээр бол их өрсөлдөгч. Defensive player of the year гэсэн дээ ямар ч өрсөлдөгч байгаа шүү дээ. MIP 4.4 блок гэдэг чинь хийсэн блокийн тоон багуудтай харьцуулагдаад байгаа шүү дээ. Хүнтэй биш. Үнтэй биш те. Баг нь плей-оффт орчвол дефенсив бол. Defensive дээрээс нь Гобер бол эргэлзээтэй жилд бас 2 ч удаа авч ирсэн. Тэгэл 4 удаа авч ирсэн. тэгэхээр хоёр шагнал нь амар тоглогчийн тухай бид нар яаж юм гэхээр өдөр ихлээр 6 тоглолт явсан чинь 2 шагнал нь баг батга ярьж шүү дээ. Хамгийн амар. Тэгэхээр энэ ямар амар тоглогч вэ гэдгийг одоо бол угаасаа бид нар ярих. Одоо багийн амжилтал шийдэх гэдэг. Өөрөө гимтлээс холуур байгаа л. Тэгэхэд бол болохоор шүү дээ. Өнөөдөр нэг хүн шиг тоглоод 9 оноо 9 самбар 4 хаалттай тоглоод хожигдсан. Өнөөдөр хүн шиг Дандаа хүн биш. дандаа нөгөө хар гэргийн амт шиг тоглоод болдгоо те. За өнөөдөр харин нэлээ Санс гэдэг баг бол харин ёстой сонирн байгаа баг гэж бид хэлж болно шүү дээ. Болно. Тий. Ер нь яах гээд байгааг мэддэхгүй. Ер нь яг унах гээд байгаа юм уу, тоглох гээд байгаа юм уу, тий? Хочих гээд байгаа юм уу? Ямар ч тийм тодорхойгүй баг бол ядчихгүй Санс байгаа. Санс өнөөдөр талбай дээр тоглосон тийм ээ? Тэгсэн. Өнөөдөр Яг хоо тодорхой л доо. Багийн лидер нь. Маш сайн тоглогч. Үнэхээр сайн тоглогч шүү дээ. Юу ярих вэ? Бүгд тий. Ингээ гэмтсэн. Яа. Ингээл сонь болцсон шүү дээ. Энэс хойш нэгдүгээр юм эсвэл. Dylan Harper. Dylan Harper үнэлгээний сайн байсан. Амар чухал. Амар чухал рол. Сайн гэмтлээс хойш тэгээд Тэгээ буцаад орж ирсэн тийм. орсон. Тэгээ ер нь нэг сонь болцсон. Химлэн тийм. Энэ залуу бол үнэхээр сайн залуу лээ. Драфтын 2 үлээ. Хоёр тий. Өнөөдөр тэгээд Wemby дээр авсан давхар хамгаалтууд. Wemby дээр сайн хэрэгжлээ. Яг энэ баг бол үнэхээр сайн лидертэй л тий. Өнөөдөр лидер нэг баг хидгэл хийсэн бэлээ. Гэтэ бүр 13 ассисттэй байлаа тий. хүн багаараа. Одоо тэгээ нэгдүгээр позишн дээр тоглоод сурч шít одоо бүкэр. Оноогоо аван гажуугаар нь оролцоод амжилт өгөөд одоо сурч эхэлж шít бүр. Одоо чи хүчээр үзтээ. Карьерийнхаа эхэнд яг ийм позишн тоглосон шүү дээ. Холбогч Хоёр байлаа. гурав жилээсээ тий. Санс үлддэг бол жоохон юу ихлүүлж байгаа таарахгүй ихлүүлж байгаа тэгээд харин жоохон бас одоо бол хожлууд бас аваад байна шүү. Эхнийхээ юу гэдэг нэлийн толтыг хожиж байгаа. Одоо бол өнөөдөр харин ингээд хожоод 3-4 болчиход байна л да. Тэгэхээр бас Jalen Green бас байхгүй байгаа шүү. Гайгүй шүү. бас гай байна тий. Агнес бол эхлээд бол эхний 3 тоглолт хожиж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр тэгэл өнөөдрөөс яаж. Тэгэхээр юуны талаар юу ярих юм байгаа юу? Би танаас асуухсыг. Санс уу? Сансын талаар юу ярих юм бэ? Баггүй. Санс дээр юу ч ярих гэсэн ч магадгүй. Ингээ 14-р арт үлрэлтэнд босох юм байна. Баясаа 14 баг. Санс дээр уус нэг ярьдаг ба. За бүгдээ өнгөрсөн жилийн Евролигийн MVP Hayes ирсэн тэгээ сэлгэнээс өрхөө. бүгдээ юуны Spurs-ийн Гарч ирэхгүй л. 10 дараагийн 10 тоглолтыг хараа. Эндээс юу яаж гарч ирэх бол? Энэ сонирхолтой юм шүү дээ. За одоо тэгээд Lakers Rocks дээр л яг чансан харагдах нь шүү дээ. Яг үнэхээр сайн байгаа мó ямар байгаа гэдэг Бүүс харагдах нь. тоглох юм шүү дээ. Бүүс ч аюул сайн. Өөрөөсөө дараалаад хоёр Дараалсан болсон. юм шүү дээ. Энд чинь нэг-нэгийн харьцаатай гараад ирж ивэл болж байгаа байхгүй юу? Спурсийн үед. Дараалсан тоглолт бол ер нь тий. За тэгээ бусад багуудыг Бусад багуудыг хожих боломжтой харддаг болцоогоос бид Тийм энэ талаас эхлэв. тийм ээ. Хожих юм байна дөө. Хожил хожчихоор. Тэгэхээр одоо шинэ дараагийн 10 тоглолтын жишээ нь 6-ад нь жишээ нь хожих хожих боломжтой. Томчуудаа хожигдсан ч гэсэн. одоо Houston Rockets-тэй их тоглолтын хармаар байна. Яг өндрүүдтэй яг Wemby яг яаж Houston-ийн бас жоохон хатуу шүү дээ. Бас жоохон хатуу байна. дараагийн 10 тоглолт бол яг Томсон. энэ 10 тоглолтын дараа бас Spurs-ийн талаар ярихад бол бас Тийм. гоё юу бол гарч ирэх болоод Гарч ирэх юм. тий. За тэгээ Lakers-тэй тоглолт бол бас гоё тоглолт байна. Харах нь бид нар тий Rockets-тэй тоглолтыг. За юу нэг багийг бид заавал ярих хэрэгтэй. Энэ ер нь ярихаар болчлоо. Тэр бол ялцчгүй уул өнгөрсөн жилийн дид авраг. Финал тоглосон баг ямар гайхамшигтай тоглосон гэдгийг бид нар харсан тийм ээ. Энэ баг бол ямар аюултай юм байна. Бүр эх жилээс яг энэ чигээрээ байх юм бол дахиад ч бүр аюул тарихаар юм байна гэдгийг би ярьж ирсэн. А тэгсэн чинь үгүй байна. Яг одоогийн мэт ялцчгүй бэлтгэлийн бэлтээ холбоотой асуудал маш их байна. Дээрэс нь Open Top-ын баруун үлний мессежбэрт орж 3 сар тоглож боломжгүй болсон. Open Top-ын бол бүр яг сэлгэнээстэй орж ирсэн ямар их нөгөө
ямар одоо багтаа чухал байдгийг бид нар финал дээр харсан шүү дээ. Тийм шүү дээ. Финал дээр харсан, плей-офф дээр харсан. Энэ тоглогчид яалтчгүй хамгийн одоо бас сэлгээний одоо хамгийн гол одоо оноод өгч юм байна. 30 оноо хүртэл авч ирсэн шүү дээ. Финал нэг финал Бажет Аарон Гордон шүү дээ. тэгсэн. Бажет Аарон Гордон. За тэгсэн чинь энэ тоглогч нь байхгүй. Дээрээс нь юу нэг хэлээ амжилтны тоглоо 6-0-6. 6 Нэг Голден Стейтийг хоцсон. нэг хожоод 5 хожоод байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр тийм ээ. Тий. Гимтэлтэй тоглосон аа. Одоо ингээд сар дуртай байгаа. Амар. За тэгээ гарааны 2 тоглогч. Уртлын хамаалагч нь тэр чигээр байгаа шүү. Тийм шүү дээ. Бэккортонд ичээ суул. Quentin Jackson л хэмлээ нэг тим тоглогч одоо ямар сандаа авчираад холбогчоор тоглоод. Ээж вэ? Тэгэхээр Неймард Энэ Halliburton багт яг юу тохиолдож байна? Энэ бэртэл гимтлийн асуудал нь хэр удах бол энэ уртлын баг нөгөө хэр удаанд тисэх бол энэ асуудлаар бид жоо ярих хэрэгтэй. Ачаал ихлээж дээ өнгөрсүүлэлээ. Яс яг тэгж болох баг тийм. Тэг яг зүгээр харьцангуй яг нэг юм дорн бүсийн өсөлтөө бас ч гэж нөгөө өрөндөө бодвол гайгүй юм да. Тийм болохоор нэг жоох ингээд явж их юм бол нөгөө тоглогчны ирэх юм бол бас юм өөрчлөгдөж магадгүй гэж харж байна. За миний бодлоо. Та хэд юу гэж бодож байна? Анар Тэр болохоор амар олон хожигдох гэдэг. Тий. Ер нь плей-оффын зургаас ер нь гарсан явж байгаа үед болох гэдэг юм л дээ. Яг хөө тэгэл Halliburton байхгүй Индиана тэгэл ер нь бол жигнөө нэг алтан дунджаас доогоор багууд руу орчихлоо юм л дээ. Тэгээд тэгэхээр ер нь энэ жил бол хүлээлтээс гараа авчлаа гэж жоо харж хэцүү л байна. Ер нь яг Halliburton дараа үеэр тоглохгүй гэдгийг сонсоод хүлээлтэхгүй болчихсон. Тий. Тэгээ одоо дээрээс нь зүгээр зарим тоглож магадгүй зүгээр удирдлагын зүгээссэн зарим бүр амар ностой гимтэлгүүч биш магадгүй. Тий. Нэмпард шин тий. Нэмпард бол матур бас тоглож байсан шүү дээ. Тэгээ зүгээр нэг амар ностой гимтэлгүй зүгээр багийн хүлээлттэй удирдлагынхаа зүгээр зорилгыг бууруулаад тавьсан байхыг үүсэхгүй. Тэрш түрүүн бид нар нэг Эслэд сурж өгч яриад энэ Пейсик гэсэн яг Америкт яг тэр шиг пейстэй болж байгаа энэ Рик Карлес сурж өгч шүү дээ. Рик Карлесийн довтлооны хувилбар систем гэсэн чинь бас яг адилхан маш хурдан гүйдэг. Тагс талбайд бас яг түрүүн нэг хийдийнхэн баймад боё Норм Паул хоёр багийнхаа хагас талбай хөлбөрийг ярьсан юм яг тийм бас. Тогтсон юу байхгүй те. Пассинг кат. Түрүүчл угаасаа удирдлыг нэг нилээ пейсээр тэргүүлж ирсэн шүү дээ. Тэргүүлсэн. Ер нь бол сүүлийн 2 удирдал игүү байгаа шүү дээ дандаа. Тэгээ тэргүүр нь явж байсан. Тэгээ яг тэргүүр явлаа. За тэгэхээр энэ жил бол яалтчгүй жоохон одоо маш тааруу тийм мэдээтэй үлдэл болж байна. Тэгээ ялцуудад бэрхлэгэмтэл бол Яалч чадахгүй шүү дээ. амар байна. Тэгэл бүрэлдэхүүнээрээ тоглох боломжгүй болчиход шүү дээ. За энэ бол одоо байгаа бэрхлээ тоглолчдыг бид харж байна тийм ээ. Тэгэхээр том гайгүй нөлөөтэй тоглогчд багтаа дандаа. За тэрээс эхний тэр 5 тоглогч бол шууд багтаа нөлөө үзүүлж тоглож тийм ээ. Ер нь бүгдээрээ шүү дээ. Кайри, за Пол Жорж. Нөлөөгөө тоглогч байна уу? За тийм байна. 5 тоглогч 7 тоглогч байна. За тэр яг Тейтм тэр хамгийн сүүлийн тоглогч нь хамгийн эффектив шүү дээ. Тийм шүү дээ. Энд чинь яг одоо тийм тэгээд бүгдээрээ Bobby White маяг арай жижиг нэр байж Тийм, магадгүй. магадгүй. Гэтэ ерөнхийдөө яг гарааны марааны тоглож байгаа шүү дээ. Тий. Хайрцангуй урт хэмжээний гимтэлтэй тоглогчтой цөөхөн байна те. Хиро гів чи Баг хийдтэй. Кайри, One Тэр Foot Тейтум бай. Хизээ Тэг цаг гэвэл. Хизээ ирэх юм мэдгүй удахгүй. За тэр ерөнхийдөө бас нэгэн бас бэрхлэх гэмтэл бас ихтэй л үлрэлийг хилж байна. Яана Антони Дэвис альцсан ороод суцсан шүү дээ. Үлрэлэхлээд удааг хадаа. Пол Жорж 11 сарын дундуур Антони Эдвардс 2-7 хоног гэжсэн. Бараг 1-7 хоног өнөөдөр дуусчих гэж байна. тэгж ааш Тэгээ байна. бас ч гайгүй юм. 7 хоногийн дараа. За юу бидний нэг гой булан байдаг. Playbook гэдэг булан байгаа. Тийм шүү дээ. Би тань зориулж бэлдсэн шинэ болонг. Надад юм. Нөгөө нэг асуугаад гарсан нөгөө нэг явуулаач гэдэг. лифт буюу elevator гэдэг те. Хоёр цалааны голоор гарч ирээд шидэгчийг ингээд шидүүлээд хамгаалч нь авч үлддэг. Тэр хөлбөрөөр өдөрсөн. Golden State Warriors хамгийн хийдэг байсан гэж ярьдаг тэр тийм ээ. Одоо ч хийж байгаа. Тийм ээ. Тэр үед аяг хийдэг байсан. Гэж юу лээ? За энэ бол тактик болоо. Playbook өнөөдрийнхээ манай Анар маань явуулна тийм ээ. За Анар. За өнөөдөр Golden State Warriors-ийн лифт гэсэн хөлбөрийг би төхөн харах гэж байна. За одоо ингээд 4-5 номерийнхаа голоор ингэж гарч иж байгаа.
хажууд чи 40 ороо бөмбөг өглөө. Одоо за тэгин гослоо хамгаалагчийг гол нь авж үлдчихэж байгаа болохоор энийг лифт гэдэг хаалга нь хаагдаад. За тэгээд яг хоо энэ хөлбрийг маш олон янзаар Golden State Warriors ашигладаг. Хажуугаас, доороос тий хөлбөр дундаас. За тэгээд энэ хөлбөр мэдээж маш сайн шидэгч зориулсан хөлбөр. Тэгээд Klay Thompsonтай хамт байхад яг энийг хамгаалах гал Стефиг дагж яхад Klay ямар нэгэн байдлаар суларсан байдаг болохоор үнэхээр хамгаалахад айгүй хэцүү байсан юм шиг санагддаг надад. За ингээд Дэвид Ли мгийг аваад Тэгээд доошо Jackson гэсэн гүйж болохоор самбартай. нэг Йоо, every time тэгэж амар хавчууд даад бүр зүтгээ. Дан ингээд Энэ үе яг энэ хараа заслааныг нь тойрж гарахаар ялгаагүй Стеф шидэн голоор нь гарахлыг хавччихжээ. Тэгэхээр энэ дэр хамгийн чухал юм нь юу юм гэхээр шидэгч хүн өөрөө сулрахын тулд заслаанаа хизээ яаж одоо ашиглахын хизээ нь гарахын те тэр үйл хөдөлгөөн Стефийг өөрөө төгс учраас энэ үйлдвэр маш сайн хэрэгждэг. Нэг үйлдвэр ахин дахин яваад байгаа хүмүүс энэ үйлдвэр чинь баян болоод байгаа. гол нь тэр хоёр шидэгч нь хоорондоо цэцлээ байдаг. Тэр одоо Клей гараад үлчээс хов ус гарч байна. одоо энэ ингэж амар суулж ийм NBA-гийн өндөр түвшинд ингэж амар суулраад хийхгүй бол баг NBA-д одоо байх ямар шаардлага байхгүй болчих واخ. Тэгэхээр яг л Яг энэ яг тухайн яг эхлэл үеийнх нь шүү дээ. Одоо бүр сайжирсан байна. Одоо жишээ яхаа одоо өөр гэдэг. одоо арай өөр. Яг энийг бол одоо NBA ямар ч хийх тий. Одоо нэг мэддэг бол. Гэтэ айгүй олон жил хийчихэж байгаа. Хийсэн. Тэгэхээр энийг яагаад дөрөнд болоод тэр нэгдүгээр шидэгчээ суулж байгаа, хоёрдугаар шидэгч нь өөрөө яаж сулрахаа амар сайн мэдээд байгаа байхгүй. Тэгээ бүр ингээ гарт нь орцсон тий. Тэгээ Стеф яаж яхад 3 шугнаас яах юм? Нэг алхам, 2 алхам, 3 алхам санаж байсан хамаагүй шидэд хийчдэг болохоор өндөө энэ хөлбөрийг хэдэн жил бас хамгаалах гэж бас багуу зовлоо шүү. Одоо энэ дээдлэгт манай багууд энийг хэр хэрэгжүүлдэг вэ? Яг хоо би хувьдаа яг тэр өнгөрсөн жил маад нэг тейт гэж шидэгч ирсэн. Тэрэн дээр нэг хажуугаас яг ингэ лефтээс гарч шууд шиддэг хөлбөр цаг дуусах хэрэгжүүлээд яг 3 оноо авч бас капитал гэдэг юм л. Гоё юм л. За баярлалаа. Тэгээд playbook бол надад маш таалагдж байгаа. Надад ч гэсэн маш таалагдж байгаа бас. Бид нар яг 40 дугаар дээр 40 юм хөлбөрийг бас тийм үстэй тий. 40 хөлбөр таалагдж өөрөөсөө надад таалагддаг гэж бодохгүй. Хамгийн хөгжин нэг айгуу тааламжтай байх юм бол залуучуудаас гоё тий. Тэгээ энэ хөлбөр чинь зөвхөн хувийн хамгаалалт эсрэг. Бүсийн хамгаалалт эсрэг болохгүй. Тэгэхээр бүсийн хамгаалалт эсрэг хоёр нэг гол молоор гарахгүй байдаг. Маргааш хэрэгжүүлсэн. Нөгөө Facebook яг үгээр бид нар энийг нөгөө ярилцаад NBA Talk-ийн хамт олон маань бөөнд одоо залуучуудаа энэ ч бас давхар бид бас маш их боломжтой болгож штэ. Тэгээ 40 гой хөлбөртэй таах хүмүүс болоод тав нэг энэ өдөр те тэрийг бас залуучууд маш ихтэй болох байх. Тэгээс сакс тоглож байгаа хүмүүс зөндөө үзэж байгаа шүү дээ. Тэгэл ер нь багаараа нэг тоглож байгаа тэмцээн уралдаанд орж байгаа хүмүүс ер нь ингээл бөөнөр ярьдэн шүү дээ. Нэг ясны хийдэг нэг хоёр хөлбөртэй олчих юм бол те. Одоо тэг яг яваандаа хажуунаас гарах ч юм уу доороос гаргахад энэ хөлбөр байвал илүү амархан сулардаг ч юм уу. Иймэрхүү энгийн хэрнээ одоо сонирхчийн төвшөнд хийж чаддаг хөлбөртэй болчих юм бол магадгүй NBA Talk-ос үзээ тэрийг хэрэгжүүлээд тоглох чинь болох бол гэж бас дотор бодоод байгаа шүү дээ. Тэгээд анар баясаа юм насыг энэ үйлрэлттэй яг ээлжлээд ингээд бас юм. Та нэг спешиал дугаар ганц хөлбөр бил. Нэг хөл бэлтгэв. За тэрийг бодъё тэгээ бонера. За баярлалаа. Тэгээ бүгд хэсэг юм дараа эргээ уулзцгаая. За энэ бид тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ мэдээж нэвтрүүлгийн Platinum Event гэж Future of Lifestyle Talk-ий Platinum Event тэгч сагсан бөмбөгийн спортод дэмжиж хамтдаа илүү хамтдаа Coca-Cola. За мөн дээрээс нь өнөөдрийн дугаараас бидэртэй бас ихтэн Single brand-ийн Ultra бас оролцож байгаа гэдэг таатай байна. Та бүхэн бас олж үзээрэй. Бас маш зөөлөн тийм хамтдаа. Нэмэх 21 бүтээгдэхүүн болно тий. Тэгээ нэмэх 21 тийм. Угаасаа тийм болохоор бидрийг гарч байгаа. Одоо бол гэхдээ 22 цаг болсон. Насны нэмэх 21 шүү дээ. Мэдээж нэмэх 21. Тэр ихтэй манайхан бүгд мэддэг байхаа гэж бодож байна. За тэгээд бас нэгэн багийн талаар ярих хэрэгтэй. Сая түрүү нөгөө Spurs багийнхаа түүхэнд дагах удаа гэсэн чинь одоо Bulls
1996-аас 97 оны үдээс хойш Jordan тий. юу амар бүсээс хойш гэсэн үг. Michael Jordan. Роузи үед ч ингэж үзээгүй. Үзээгүй гэж юм тий. Тэгэхээр чи бас нэг түүх харин үлрэлийг ингэж эхлүүлэх чинь бас тэгээд амаргүй байна гэдэг нь харагдчихэж Тийм шүү ээ, дээ. ямар Ямар ч ч бод, хоёрын тий. жишээн дээр. Тэр Бостон жишээ Sixers нэг оноор хожигдсон хожсон бол бас магадгүй тэгэл хийсэн дараач байх байсан тий. Нэг юм гараал ирэхлээсэн баг. тийш тэгээд ганц капийнхаа тоглолт дээр очигдсон шүү тий. За бүүсийг бол үнэхээр яг ийм амжилттай байна гэдгийг ёстой. Яг үнэхээр ганц таамаглаагүй. Яадаг энэ NBA сургалтыг таамал байгаагүй хаа. Тэгээд үлэлийг яг үнэхээр гоё ихлүүллээ. Тэгэхээр бас бүүс бид нар бас баяр хүрэх хэрэгтэй байх тийм ээ. Бүс баяр үргэе. Тэгээд бүүсийн бас NBA тогийн зүгээс баяр хүрэх улирлыг гоё ихлүүлж байна. Гол нь би яг ойрын хэдэн жил нөгөө холбогчгүй байгаадсан. Холбогчдоор нэг Досуум уу Коби Уайт гэдэг яг би жижигтэй мөртлөө яг холбогч гэдэгцүү юм хоёр хүн байгаадсан дээр Трей Джонс ирээд гараанд гараад балансыг гоё тэнцвэржүүлэн гутаа Коби Уайт байхгүй болохоор нөгөө боол хог тоглогч байхгүй. Тэгвэл Чикаго Булс өмнөх тоглолтын дээр хожихдоо 46 багаараа 46 довтлогоо оновчтой болсныхан 34 оновчтой дамжуулсан. дамжуулалтаас буюу бөмбөг шилжилтээс тий. Тэгэхээр яг Одоо бараг ойрын жил харагдаагүй. Одоо 8 орчим тоглогч нь бараг 10-аас дээш оноод унтчихж Тийм, байна. тэгээд Тэгээд нөгөө нэг яриад байгаа саксэ чинь бас Харин яг тэр энэ багс тоглоод байна л та. Нөгөө нэг хурдан пейстэй саксыг чинь я бас яг хийж байгаа нэг баг нь ялч хүчтэй хүмүүс Мөн болоод байна. Тэгээд нөгөө Гиди, Трей Джонс, Бүзэлс, Хүчевич гэдэг ингээ Европчуу жоохон бас бөмбөг шилжүүлдэг тоглогч. Нэг доор гараанд гарчаар болчиход. Тэгэхээр Коби Уайт энэ багт хэрэггүй байна. LeBron James-ийг бол би хэрэгтэй талаас нь өмөржсэн бол Коби Уайтыг би үнэхээр хэрэггүй талаас нь шууд уу. тийм. Сарны бол Коби Уайт өстой хэрэгтэй байна гэж ярьжсэн. Хизээ. Би бол хийж гэж байна. Зүгээр Коби Уайт зүгээр л хожигдж байгаа баг дээр оноо авалтаараа л тэргүүлдэг Нэг Jordan Poole маягийн тоглогч л хэлэх гээд байна тий. Юу нөө. Баясаа юу гэж бодож байгаа. Бүүстер юм одоо юу ч бодоогүй. Одоо энэ баг ихтэй ойлгодог шүү дээ. Одоо энэ дасгалжуулагч халмаар байна гэл хүчнээ хэлсэн. Одоо энэ жилээс дасгалжуулагчгийн сайн хүн байхгүй болчих шиг боллоо тий. Бүгд нэгтэй шууд бол өнөөдөр болсон тоглолтыг үзсэн. Өнөөдөр бол дагтайгаа хожигдлыг авлаа тий. За тэгэхээр Chicago Bulls New York Knicks. Яг нэгтэй ингэ хоёр дахь тоглож. Тэгээ Knicks-ийг нэг хожигдсон шүү дээ бас тий. Тэгшээ. Яг хоёр дараалж тоглож байгаа. Дараа нь нэг хожигдсон байсан тий. Хоёр дараа тоглож хожигч бас хэцүү шүү дээ. Нэг багийг хоёр дараалж байгаа. Ерөнхийдөө нэг илгээж гарч ирд юм да гэж юу. Ихэвчлэн. Яг Никсийн тэр эхлээд хожигддаг дээр тэр хэлсмээсэн нэг хуучин яг өөрсдийнхөө бүрдүүлсэн байсан тэр нэг өөрсдийнх нь тоглолт байгаа шүү дээ тий. Илүү нэг юм яхир хамгаалттай. Тэр тоглолтоо болоод одоо ингэ адилхан оноонд уралддаг болоод эхэлсэн байгаа даа. Тэгээд тэр өөрсдийнхөө сайн байсан тэр юмнасаа бас жоохон авч үлдэх хэрэгтэй юм шүү гэсэн. New York Knicks уу? Тийм New York Knicks-ийн тийм юм ярьсан байна. Одоо бол ерөөсөө бос багуудтай ерөөсөө пейсерээ бас ингэ алцаал онооны төлөө айгүйх юмд болсон. Хамгаалт гэхээс илүү. Уг нь амар хамгаалтын сулжуурч ирсэн л яриадсан. Харин тийм. Гэтэ ерөөсөө тийм харагдахгүй. Давхар бас гэсэн чи бас тоглооных болоод явцсан уу. Тэгээд өмнөх бүүстэйсэн тоглолтноор 135 оноо алдчихж байгаа байхгүй. Би мэдээж Брансны гараас бөмбөгийг хурдан гаргах гэж байгаа зүг бах. Гэтэ хамгаалтан дээр бас Яг бас өөрчлөгдөж явах шиг байна. Princess-ийн тоглолтыг үзэхдээ New York Knicks оноо авахгүй муу та гэж бодож ирсэн шүү дээ үнэндээ. Тэр ярьж ирсэн шүү дээ бид нар. Тэгсэн чинь удаад эхлээд ерөөсөө New York-ийн бас юу өөрчлөлт өөр болчихлоо шүү дээ. Princess үйлдэл хоёр чинь тэнгэр газар шиг ялгаад байна. Ерөнхийдөө нэг тоглогчтойгоо юг нэг хардаг шүү дээ бид. Зүгээр би Chicago Bulls дээр нэг ийм зүйлийг анзаарсан. Тэр нь юу гэхээр William Donovan суулжуулагч коллежийн төвшөнд маш олон жил дасгалжуулсан болохоор нэг тийм амар од тоглогч хэрэггүй. Одоо ганцаараа оноо авдаг чинь зүгээр яг юм балансын олсон юм бүгд яг нэг системээрээ тоглолтыг тоглогчлоо зөгцсөн тоглогчлоо. Одоо жишээ өнгөрсөн өдөр дээр нэмэгдэж орж ирсэн гэхээр Окоро гараад гарч байна. Кливлендээс зүгээр өөргөн тоглогч олоон авчаад дөрөхгүй бол хамгаалт сайд энэ тоглогч орж ирэл. Яг Жош Гиди энэ багта маш сайн эдэж чинь орж бүр баг цалингаар гэрээг хийгээд аваад үлдсэн болоо гэж харж байгаа шүү дээ. Жош Гиди тэр салинга балхаажуулаад тэгээ Жош Гиди үнэхээр ялчих байна баг юм бас. Бас. тийм шүү дээ. Одоо тэр лидер нь л болж. Лидер нь болж байгаа тийм ээ. Тэгэхээр бүгд яг юг бас яри бүүсийн ер нь энэ үрэлтэд юг харж идэх вэ? Статистикаар ямар Яг одоо эхний одоо 6 тоглолт гэсэн үг шүү тийм ээ. тоглооны үзүүлэлтээр 6, хамгаалтын үзүүлэлтээр 9. Бас. Пейсерээ 11. За тэр SRC гэдэг нөгөө simple
simple rating system. Буюу яг ерөнхий гол үзүүлэлтүүдийн одоо тэр дунджаас гарч ирж байгаа үзүүлэлт гэхээр тэрүүгээр дөрөвдөхээр ер нь бол чаналтай л да. Яг ихний 6 5 6 тоглолтын дараа Будалтай талбаараа бас дайрж байгаагаараа баг лиг тэргүүлжсэн баг шүү. Тоглооны бодтой талбаар лиг тэргүүлж байгаа гэхээр ихэвчлэн нөгөө хурдан довтлоо явдаг багууд лиг тэргүүлждэг шүү дээ. Яна бис ер нь дандаа л дээгүүр яваад гिचлгаан ч бас тэр. Тэгээ 128 гээд тийм одоо 6-д явж шүү дээ. 122 нь 6-д явж ирэхээр хурдан болцсон. Энэ үйл бүр хурдан. Бүгд л хурдан. 2 жилийн өмнө баг ийм үзүүлэлт чи Индиана хийгээд хийгээд 118 байлуу. 117 байсан. тэгээд бүр амар тэргүүлжсэн шүү дээ. Тасгаа тэргүүлжсэн шүү дээ. Тэгэхээр энэ өдрөл эхлэхэд бол амар 102.8 чинь 6-аад их багууд юм болчиход байна. Үнэхээр ихэнх баг залуу болсны бас юу байгаад байна л да. нодлон тэгээ ялангуяа тэр финалдсан хоёр баг хоёулаа ингээд химлэрээ тэргүүлжсэн хоёр баг та финалдсч гарсан бусад багууд бас тэнцэнээс нь юм авч үлрэл авнаа. Тэгээд төрүүлсэн боссон ч гэсэн юм байсан шүү дээ. Тийм. Төрүүлсэн боссон чинь бас химнэл. Тэгээ одоо ийм хурдан химнэл дээрээ эргээд хамгаалж чаддаг баг л ер нь одоо ер нь NBA авраг аваад байна шүү дээ. Төрүүлдэг боссон дээр санаж нэг дутагдал байгаа даа гэж яриад байсан нь пик н рол хамгийн их бага яваад байна. Тэгээд нэг ордог тоглогч алга бүгд л шидэд амраар. Тэгэхээр тэр нь амжилтанд өрөө төрүүлсэн чинь одоо энэ жилийн Майами пик н рол тавьж байгаа тоогоороо 30-д байгаа гэж шүү дээ. Пик н рол бүрс явах Заахгүй болсон. Бараг пик н рол авахгүй болсон л гэсэн. Яг нэг ганц 2 3 ч юм үед нэг 2 явуулчлаа галах л та. Бусад багуудтай харьцуулахад хамгийн муу болцсон. Тэгээ 13.6 секунд үлдээж товтлож байгаагаа лиг тэргүүлж байгаа гэсэн Майами дээр өнөөдөр би тайлбарт нь орсон болохоор жоохон судалгаа яваад Тийм үү тийм. Тэгэхээр 24 секунд. ерөөсөө нэг 10 секундэд л товтлоо гэсэн үг шүү дээ. Амар. Юу вэ? 20 жилийн дараа юу иргэдэг гэдэг чинь дээ. Стил мод иргэдэг шиг. Одоо ингэж игээд байгаа 20 жилийн өмнө Phoenix Suns гэсэн орсон. тийм. За одоо ингээд статистикийг харъя л да тий. За Жош Кидэ 22 оноо. 8.8 8 6 тоглогч 10-аас дээш оноо дундчлан гэдэг бол бүр аимшигтай үзүүлэлт. аимшигтай тийм. Бүгд 50% та 50-аас дээш. Харин гүйцэтгэл нь гол нь. Тэгээд энэ бүх тоглогчдын оноцтой дамжуултыг харлаа бас. Хамгийн гол нь яг энэ пейс буюу энэ хэмнэлийг Чикагогоос бүтэн үлрэл авч явах боломж байхгүй. Тийм. 6 тоглогч 10 оноо гэж юу? Яг нь нодлон OKC Индиана хоёр аваад явцсан. Биш яг зөв одоо Клиვლендс ч гэсэн. Яг би зүгээр яагаад тэгж хэлж байгаа гэхээр тоглогчдын потенциал дээр үздэг хэлж байгаа. Бицээ яг тэгж хараад байгаа. Майами Хитийг яагаад ингээд хүлээлт байхгүй байна гэд яг үлрэлийг сайн хэлүүлчихлээ байгаа л та. Зэлжүүлсэн сайн. Тэгээ яг ингээд плей-офф төгсөхөөр энэ сакс бүгсэн өөр болж эхэлдэж штэ. Тэр үед яг жинхнээсээ дэлхийн шилдэг 450 доллараас хамгийн шилдэг тоглогчтой багууд нь л дээшээ гарсан штэ. Тэгэхээр харин яг энэ дээр одоо чинь бүүс Майами дээр хөтөлцөөл доош явахгүй. Гэтэ яг ийм багууд юун дээр аюултай гэдэг вэхээр яг хэрэгтэй тоглолтууд дээр аюул сайн багууд аюул гай болдог. Одоо энэ багууд сайхан кап дээрээ сайн оролцчихмаар байгаа хөх тий. Тийм үстэй. Галзуунаас тоглолтын дээр. За би бол ингээл нодлонгийн нэг хулих тий. Арай муу хувилбар, Индианагийн муу хувилбар бай болчих гээд байна удаа гэж харсан. Чикагогийн тоглолт бас үзэхэд дайггүй байлээ. Яг зүгээр. Яг өндөр хүлээлт мэдээж байхгүй л. Тэгээ нөгөө түрүүний хэлэх гээд байгаа нөгөө яг нөгөө улирал төгссөнгүүд нэг дуусаад байгаа нөгөө багуудад нэг ганц хожиж гисэн амар ихтэй болдог шүү дээ. Юу дэше плей-офф орох, унах гэх. Тэгэхэд яг ийм багууд жинхэнэ хаалдаг байхгүй. Аав авчдаг байхгүй тий. Танаад гаавал хэлж байгаа шүү дээ. Асуудал байгаа болдог шүү дээ ийм багууд. Тэгэхээр жоо аюултай байдаг. За бүгдээрээ бас нэг баг гэрээ Атланта Hawks. Ер нь юу гарч тий Атланта Hawks Cleveland-ийн тоглолтоос эхлэдэг хөө. За дорд багийн дорд дөрөв хоёр баг Босон тоглолт. Трей Янг Атлантач одоо тэгээд кастом төрч байна. Тэр өвдгний шүрмс MCL дотор ч ихтэй. Тэгэхээр баг хамгийн багтаал сар хагас 4-7 хоногийн дараа ахаад үзлэгт орно. Тэгэхээр ер нь сар хагас тийм. сар хагас 2 сар тий. Одоо л яг харъя. Трей Янг энэ багт яг шууд утгаараа хэрэгтэй мө хэрэггүй мө гэдэг нь баг энэ утганд харагдах хэрэгтэй. Мэдэн дээ. Үгүй эсэргээрэл байла. Одоо Трей Янгу хожигдоод байсан ч гэсэн Трей Янтай угаасаа л хожихгүй л байл л таг болно. Ялгаа авахгүй. Ялгаа авахгүй. Хожоод байвал бүр л хэцүү л болох юм байна. Тэр одоо тэрийг яг хийх цаг нь Байх болчихж байгаа. баттай тий одоо боли гэдэг. Тэгээ ингэдэг дээ яг нөгөө хамгийн underrated гэж ярьдаг шүү дээ. Энийг нэг гэл трек. Тэнгүүд Underrated гэдэг чинь overrated. overrated гэж тэнгүүд ийм overrated байдаггүй гэл манайх өөрийгөө бас харуулах гад янз бүр төвчүүлэл. Тэнгүүд нөгөө яриад байгаа
Яг одоо бид нар харыг ижлэн ш сая нар тий. Энийн тоглогч юм. Тэгээ ер нь яг Атлантагаас өөр багт Ер нь ажилтаа явах юм ажилгүй байх юм бол юм шүү. өөр багт Трианг андраа хэр хэрэгтэй вэ? Атлантагаас өөр багт. Трианго хэрэгтэй байлгүй яах вэ? Нэг зүг багтаа очиод тоглох юм бол мэдээж хэрэгтэй. Бид тэр NBA-гийн бүр All Star тоглож байгаа юм Тийм шүү. Ярьж байгаа ш тань тий. Тэгээд сүүлийн баг 10 жилийн хамгийн олон өмчлөлт амжилтсан тоглолт шүү дээ. Яг Триангийг Тэгээ зүгээр хождгүй. ингэж би бол тийж л боддог. Зүгээр багийн нэг сонголт биш ээ л гэж. Нэг сонголт биш. Тийм, нэг сонголт биш. Одоо Нэг тийм сонголтоор байгаа л амжилт үзүүлэх байгаа шүү дээ. Атланта Hawks. Тэр өөрөө бас хүлийн зөвшөөрөх хэрэгтэй болох. Яг зөв нөө нэг overrate underrate-гээ одоо тэр нэг юм зүгээр нэг юм хэмжүүр байна шүү дээ. Энийг зүгээр яаж харахаас шалтгаална да. Зүгээр статистик үзүүлэлт харах юм бол Triangle бол яагаад ч overrate тоглож биш шүү дээ. 20-12 шүү дээ. Байнгын дабл ассистер Тийм, лиг дандаа ассистер тэр үлдэх юм уу. Тэнгүүд нөө багаач ирдэг. Одоо тэгвэл яг ингээд хамгийн лаг үзүүлэлтэд тоглолчдыг харьцуул харах юм бол тэр тоглолчдын дунд багийн амжилт хамгийн муу л Triangle байхгүй. Тийм л би бол тийж л харж байгаа. Одоо шинэ Трейнгийн авдаг салин ч юм уу одоо ингээд. Тийм бас тэр өнцгөөс нь анхаарал өөрөө хийж болох үтсч юм шиг тийм. Тэгээ одоо жишээ нь Трейнг шиг биеийн хэмжээтэй тоглогч нар ер нь амжилт үзүүлэхгүй гэдэг нэг хэлсэн тохиолдол шүү дээ. Кемба Walker, Isaiah Thomas ч юм уу тийм. Тэнгууд яг энэ үн чинь тийм өндөр цалингаар багтаа авчираад ялдаг баг байгуулыг гэвэл ямарч боломжгүй болчиход байгаа. Энэ нэрийг харагч л та сая баясаг ирсэн бас хийдэ. 18 оноо 8 ассист шокнд орсон. 18 оноо 8 ассист гэж үзүүлэхэд хамгийн муу байна. Замлынх нь маяг. 20-10 бол 20-10 бол ерөөсөө батны Батны юм шүү дээ. Тийм бодож бид нар юу гэж ярьж болохгүй шүү дээ. Overrated гэж ярьж болохгүй шүү дээ. За тэр өнцгөөс бол тийм. Гэтэ яг энэ бол үнэхээр байж боломгүй ихтэл байгаа байхгүй юу? Тийм яг баг нь сайжирсан тийм. Ер нь бол өөртөө зориулсан багийг босгосоор аваад өөрийг нь лавж үлдсэн. Тэгж яхад зүгээр бэлтгэл хийгээгүй ч юм шиг. Гэтэ Яг гол үзүүлэлт нь бүгд карьерийн хам. Ер нь Рүүки улирлаасаа муу. 6 тоглолтын статистик бол ер нь бол худлаа зүйлийг хэлнэ, үнэн зүйлийг хэлхээс өмнө. Тэгэхээр баг тоглолт үнэхэд арай их гэсэн үг. Ядаж 20. Яг л Triangle хизээч 20% та бүтээлсэн дур шидэхгүй л байна. 3-аас тий. Зүгээр Атланта Hawks нэг ийм бодол байгаад тий. Яг ингээ бүрэлдэхүүнийг харахаар Jalen Johnson гэл айгүй атлетик тийм мундаг Dyson Daniels гэл мундаг хамгаалагч нартай. За Porzingis түүний тоглолтод Versace. хангалттай Versace гэл Okongwu айгүй гоё бүрэлдэхүүнтэй мөртлөө яг л алтан дундаж баг байгаад байгаа. Яг нэг Trae Young нэг тэгж хэлсэн нэг Eastern Conference-ийн final гарлаа, semi final гарлаа. Яг тэрний дараачийн үйлрэлт нь надаа энэ regular season амар өөдөртэй байна гэж жоохон өснөөс хойш ерөөс нар үтсэнгүй шүү дээ. Одоо энэ жил байгаа бүрэлдэхүүн бол бас би бол маш сайн бүрэлдэхүүн. Нэг Александр Walker-ыг авцсан. Тэнд нь бас нэг ахаад нэг хамгаалагч байж шүү дээ. Тэгэл ууг нь бол Гэхдээ саяны одоо энэ дэр Trian өөрөө яг лидийг явах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ өөрөө яг All Star тоглогч шигээ тоглоод ингээд нуруунд дээр өөрөө явах юм бол дорнод бүс эхний 6 байранд орох болох үс бүрэлдэхүүн боломжтой. Яг л тэгсэн чинь 4 баг оноо байх боломжтой. дор аж хамгийн 4 логийн дараа зүгээр юу яана гэж шүү дээ. Эмчилэх таа. Эмчилэх үзэх зүгээр дахин орно гэхээр MC хэлнэ шүү дээ. Ер нь харин ярьсан шүү дээ. 2 сар хагаслаас 2 сарын хооронд бараг болчиход чинь болчихоо. жоохон хэцүү юм шиг юм. Шүү дээ. За чиний хувьд л ярьж байгаа сууя. Triangle яг одоо Atlanta Hawks-ыг яг хэр харж байна чи? Яг одоо дорн төсөлтэй. Яг Trian-тай байсан шигээл байх бах. Өдрөд эхлүүлсэн шигээ. 50% таа. Тэгэхээр тийм багийн лидер гэхэр чи ямар юм баг. Тийм шүү дээ. Тэгэхээр Байсан ч ялгаагүй байгаагүй ч гэж чи одоо урчиж тааж байгаа юм шүү дээ юм уу? Тийм, урдчил тааж шүү дээ одоо. Баясаа яг юу гэж бодож яг энэ Triangle байхгүйгээр энэ баг яг одоо байгаа амжилттай ер нь 3-4 гэсэн амжилттай явж байна л да тоноо тоглолтод. За 50% таа. Өө яг би бол тулгаатай санал хэлээ. Тэр Triangle байсан байгаагүй. Угаасаа босод хүмүүс нь сая анар хэлжтэй дундаж ингээд ер нь бол гоё тоглолцоод бүрдүүлчихэд шүү дээ энэ хүн зориулаад. Энийг зүв аваа явчих чадахгүй л байгаа. Тийм учраас овер. Тэгэхээр баг бол ямар ч асуудалгүй энэ 50% амжилттай өмжүүлээд яваад гэсэн. Та хоёрыг юу гэж бодож байна? Анар би бас тодорхой хэмжээр унах бах гэж бодчих. Triangle-тай 50% явж байгаа бол магадгүй Triangle 40% ч юм уу. Яг л одоо яагаад яг ингэж анзаардаад байсан мэдэхгүй л багууд ерөөсө холбон тоглогчийн байр дээр нэг тэгж ач холбогдохгүй болцсон юм уу? Холбон тоглогчийн байр руу устсан юм уу? Одоо сэлгэнээс нь одоо мэдээж гарааных нь холбогч гимтчихээр сэлгэнээс нэг холбогч орж иж гараандаа гарч ирдэг нэг тим сагсч угаасаа тим дээр шүү. Одоо болохоор нэг Александр Walter-ыг хийчих واخ. Гэхдээ нөгөө утгаараа бид нар энэ NBA-г хийсэн зүйл ярьлаа шүү дээ.
холбон тоглохгүй багууд болохгүй нэ гэдэг яриа л байгаа. Харин тийм. Тийм. Үгүй Амар хэрэгтэй шүү холбон тоглож. холбон тоглогч байхгүй л Олдохгүй шүү бүр яа. байхгүй. Сайн холбож чаддаг тоглогч байхгүй. Холбон тоглож төвийн тоглож дэлхийн аль цагсан бүгд ховор шүү дээ. Ховрцсон тийм. Хамгийн чухал устцсан хамгийн чухал позишн. Гэсэн мөнгө чухал шуулсан би ойлгохгүй. Хамгийн одоо тэр байрал дээр сайн байгаа багууд л ер нь сайн явж байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэр хүмүүст нь өстөрөө устцсан юм гэхээр олдохоо болцсон юм уу одоо бидгээр Байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Европоос байгаа авчуулаад Европ лиг байгаа хта. Угаасаа харин холбогч нь зөөхөн л байгаа даа шүү. Евро тавьчихаш Авраг авсан багуудаа харахаар тийм үстэй угаасаа. Тийм шүү дээ. Яг л Милоки нэг юм болохгүйсэн Плецог жирүүгээр солиод авраг болцсон. Бостон болохгүй Дерек Вайт холбогч биш гэдэг нь мэдэгдээд ирэнгүү дараа жил нь жирүүг авчраад авраг авсан тийм. Холбогч байр амар чухал байр юм шүү Холбогчтой баг л авраг авсан. Хамгийн чухал. Крис Пол яасан юм. Фениксийг очоод финалд болж байгаа шүү дээ чинь авраг аваагүй гэсэн. Тэгэхээр стил яг бид ч зүг ярьж байгаа шүү дээ. Холбогч хамгийн чухал тийм. Холбогчтой багууд харин авраг аваад байгаа шүү дээ. Тэгэхгүй тэр устцсан юм гэхээр жахын одоо Зүү ярьж байгаа тийм. гайхаад юм дүүгээ гэхээр Устаад байгаа байхгүй яараа. тэгэхээр Байрлал нь үнц нь алдагдаад байгаа байхгүй. Тийм болохоор хэлж байгаа. би чамаа буруу ярьж үгээс айлаа шүү дээ. За бүсийнхаа бүгд юу гарыг. Хүсэлтүүд яриа. За дорд үсээс эхлэе. Хөө нөгөө багч юу нэгт явж штэ. Аа Зүүн гадлын баг. Энэ багч юу энэ нар үзэхгүй гэд ярьжсэн багч нэгдүгээр дугаар. Багч ажигдахгүй явах гэж. Хөөс. Энэ баг бол бүр яриад хэрэггүй манай баг гэсэн нөгөө баг нэгт явж штэ. Тэр хоёр бол хөөс шүү. Бүүстэй ховор нэг хоёрт шүү. Милоки гоё юм. За Детройт гоё байгаа. Детройт амир байна. Майами 6-д байна. За Нью-Йорк Никс бол дээшлэх байлгүй дээ ч бас тий. Тэгэл хамгийн үлээлт төрөхгүй баг. гурван ажиглал. Никс л асуудал байхгүй Яг биш юм. Орландогийн тоо. хамгийн үлээлтэнд төрөхгүй байна да. Тэгээ Орландо байна. Хамгийн гол нь ингээд муу байгаад тахтал тэгээд яг плей энд Энэ байгаад Орландо Мэжик инх юм. Би бол сүулдээ бүр бодлоо. Орландо Мэжик энэ үйлрэл яг ингээл нэг дундаж байж байгаа л дуусаад инх юм бол ер нь Франц Вагнер Банкеро хоёр хамтдаа бүтэхгүй юм байна гэдэг л шийдвэр. Гэсэн чинь Банкеро дээр нэг ийм статистик явж эхэлж байна. Хитрхи их одоо маш муу шийдэлтийн сонголтыг хийгээд карьерийнхаа одоо уналт руугаа явж эхэлж байна гэж ярьж байна. Яг статистик хэлж байгаа шүү энэ. Маш шийдэлтийн сонголт муу гэсэн. Орландо дээр гарсан дээр jump shoot-ийн percentage 8 муу. Сонголтууд нь юу сайн маш муу. Уусаа амар их залж байгаа хэцүү байрлал юм. Гой шийдэлт хийх тийм. Тэгээ Банкеро 36-аас 8 одоо бодлыг хийж эхэлсэн. Өрөнд бүсдэр бол тэр нэг баг л хөөсөл гэж харж байна. 4 номерын багийг. Портландыг. Портланд сайн баг шүү. Портланд унах хальтаа ер нь бол яванда яг Алстаа унах хоо. Тэгэхээр энэ муу баг. Тэр 9-т явж байгаа баг дээшлэх байлгүй дээ ч бас Эдвардс нэрэд. тийх охоо. Тий. За тэгээд энэ 8 үзчихвэл яд ингэж харж байна. 8 дээр юу яваад? 10 баг юм. Уг яг ихний 8 зүгээр харуул 8 байх болов гэж харж байна. 8 дээр манайх хэвээр яг амар ихлүүлээдсэн чинь 8 явж байгаа юм. үгүй 4-3-тай байх. Өрөнд тусаар 8-ыг хараад байна. 4-3-тай баг 8-д. Дорн тустай 4-3-тай баг 3 төвж байгаа. Тэгээ яах юм бэ? Нэг 4 төвжсэн шүү дээ. 6-д явж 6 явж. яах Цаашдаа юм болно л доо тэгээд. нэгт байгаа баг нь 7-0 байгаа тахлаач. Тийм яс тий. 5-1 Тэгээ OKC бүр ингээд чэт нь байхгүй. J-Dub J-Dub нь байхгүй хат хожоолох. Янзын баг юм аа нэр. стандарт юм байна тий. итгэл олцохоор өөр л дөө. Тэгээд дээрэс нь авраг авцсан баг аврагын нөө юутай болоод эхлэх баг тий. Амьд гаруун шаардлагат бол харагдахгүй байна тийм. Шэй бол амар хэвээр байна. Хамгаалалт нь унахгүй юм байна. Үнээр залуу тэр үүсгэл нь гоё юм. Тоглолтын майндсет хандлага Тэр нь өөрөө багийн лидертэй холбоотой байна л да. Бүх юм нь багийн яг үндсэн 5 гишүүдээс бүх юм хамааралтай байна. Тэгээ залуухан hungry ягаад нэг л авраг авах юм те. Дахин авъя л даа л гэж байна шүү дээ. За юу Эмбитокгийн булангаа өөрийнхөө буланг эхлүүлье. Яа тэгэл авнаа. Тэгээ за та бааж байгаа сухантай байдаг буланг Өөрийнхөө болон гэж. Тэгээ асуултаа бэлдэхгүй. би зүгээр өнөөдөр би ингэсэн та нарыг хариулт юм ичээ юм шүү дээ бүгд. Агуу 3-3-ыг нөгөө баг байгаа. Хоорондоо. баг би өнөөдөр гэсэн та нар хоорондоо үзэлцсэн яхан заримдаа ороод явах байл гэж байна. Хинт гэсэн. Та нарт хэлж байгаа байхгүй. Одоо юу? 8 гэж хэлсэн мэсэ. За тэгээ одоо За хинийхээс эхлэх үү? За гээс эхэлчээ. Хиний асуу Харин одоо аль нь Аль баг юм? Манай баг юм уу? таныг ч мэдэхгүй мэдгүй бааж байгаа. За ихтэй Таал мэдж байгаа. За энэ хинийх бай. Энэ манай багийн асуулт байна. тэгэхээр танаа хариулна л дээ. Танаа 2010 оны драфтаас NBA удирдал тоглож Энэ миний асуусан асуулт. Оо тийм байна тийм. Миний асуусан асуулт. Адилхан 2010 оны драфттай асуулт бэлдсэн юм байна шүү дээ. 2010 оны хариулт мэдж байгаа юм биш үү? Тийм ээ. Гүү шүү дээ. Энийг мэдэхгүй. Яг нэг асуулт биш ээ. Зүгээр 10 оны. За би асуултаа өөрөө асуулаа шүү. 2010 оны драфтаас NBA одоо нэгэн тоглож үлдсэн юм байна. Тэр нь Би харсан шүү дээ.
Би мэдэн ш. Жорж, Клей Томпсон нэг нь хин гэнэ үү? Тобайс Харрис. Би мэдэн ш. Энэ яг 9 10 11 оны 3 хүн байна те. Пол Жорж 11 баха. Кайро бол 12 байдсан шүү дээ. Пол Жорж 11 билээ. Пол Жорж юу гэхээр үгүй дээ. Тобайс Харрис. За Тобайс Харрис ч Би мэдэн ш. Клей Томпсон юм шүү. Биш ээ. Клей Жорж хоёрын нэг санагдаад байна. Тобайс бол биш баха. Пол Зургатай. Он дараалсан нь толгойр үү. Пол Жорж. За нэг маагийн анхны зүг хариулт шүү дээ. Өдөөс ярьж байгаа буруу юм. Үгүй би ихтэй зүгээр хэлсэн. Тэр чи багийнх шүү. Тустай. Рекордонд орохгүй. Энд л яг нэг постэр болсон явж байсан юм аа. За дараагийн Пол Жорж асуулт. ганцаархан. Дараагийн асуулт тэр асууж. За. За Шей Гилж Александр 2018 оны драфтад аль баг сонгогдсон бэ? Сонгогдсон. За Clippers гэсэн. Тэг Clippers суу сонгогдсон биз дээ. Шууд Clippers Hornets гэсэн юм уу? Сендер 2020 драфтал А баяр. өөр багийн ирэх байсан юм болов уу? Тэгээ сонгосон Аль Clippers баг- Jerry West сонгосон шүү дээ. Clippers. Clippers. Шарлоттод сонгогдоод Биш ээ, сонгогдоод трейд хийгдээгүй санагдаад. Тийм. Шарлотт драфт чагсан баг нөхгүй. Тийм биш тэр малгай юм гэсэн шүү дээ. Би сая Hornets гэжлээ гэсэн. Тийм билүү. Яг нэг Тэгэхээр Шарлотт алдсан энэ байгаа. чинь- Clippers алдсан байгаа. Тэгчээж OKC байдсан байгаа. Ямар нэрээ. Гөө Clippers бол авсан шүү дээ. Аваад Clippers тоглож байгаа. OKC-дэд яг тоглосон. сонгогдсон Сонгогдсон Шарлотт. Hornets сайн сонгоод яг тэр өдрөө сонгоо. Тэр өдрөөс солих шоорл Тавьчдаг л бас те. Боёнгууд юм да те. За Bridges-ээр явсан байхгүй. За энэ дахиад манайх те. Аа. За Шакил Онил болон Карим Абдул Жаббар замналдаа хинэн 3-аас олон удаа оруулж ирсэн бэ? яана. Карим хийж исэн юм уу? Шак Каримтай нэг л удаа хийсэн. Тэр харин нэг Тэг Шакил нэг л хийсэн харин санагдав. мэдхгүй байна. За нэг хийгээв л үү те. Нэг Шак нэг хийсэн. Шаки нэг бол Шак нэг шак. Одоо Каримын удирдлагын ихэнд 3 оны шийдэл байсан юм уу арга тий? ихэнд нь бол байгаагүй. 3 оны чинь донд гарч ирсэн шээ. шак. Өш нөгөөдг чи 3 мураас даллаад ирсэн байх тий. Гэхдээ нэг савдсан ч юм билүү те. Нэг ингэсэн болов. Шак. Шако. Шак гэнэ. За хариултыг үзье. Карим Тэнцүү юм байна. тэнцүү гэдэг Хоёрд нэг хийсэн юм уу? 18 орлоо. Хөөе 22 шидсэн хүн байж Нөх нь шүү. 18 шидсэн. цаг дуусах. Үш гэхдээ 18 Шакиг 18 удаа 3-аас ордог их нь ер нь Цаг дуусах баахан л. Савцсан баг. Өш тэр яг энэ асуултын нэг хувилбар мөлбөрүүд чи хайцсан. Хөлбөр тэнцүү гэж байсан шүү дээ. Тэнцүү гэж байсан. А байсан үгүй тэгвэл тэнцүүг нь Хараа. За тэнцүү ихтэй зааваа юм байна. За ихтэй бол бас таасандаас орж болно шүү. Нэг гээд тэр 3-аас далалцсан бахаа да баг. Бараг л тэгсэн баг те. тэр зүгээр Тэр баруун живчнаас Sky үг гэдэг. Баруун дарж ороо Sky юу. за танаас бол За. А энэ болохоор хувилбаргүй ганц асуулт нөгөө нэг хувилбар хийх боломжгүй. За Брони Нэрийг хэлэхээр хувилбар хийхээр айгүй тэнэг болчихсон. Юу юм бэ? Бүтэн Өнөөдөр тогтцохоор нь оруулчихлаа. Brian James Jr. үү? Яг LeBron Bronny James. Загас нэг хариултаа Мэдгүй мэн. мэдгүй гинэ. Сонголт байхгүй. LeBron James Jr. л үү дээ. тийм. LeBron Raymond James Jr. Raymond те. LeBron яг бүтэн өөрийнхөө нэрийг өгсөн. Тэр Raymond Nick Young Monk гэдэг нэг ABC өгчих гээд. Тэгвэл яаж азааж таах гэдэг байна. Тийм. За окей. Jason Tatum 2023 онд бүх оддын MVP болохдоо хэдэн он авсан бэ гинэ. За энэ маа тэн хариулна. тэгээ 53 бах уу? Lex Boss-ны нэг асуулт байгаа сте. Тийм. 53 бах уу? 53. за 53. Тэр заваа боллоо. Нөгөө юуны он дамжсан тэгээд энэ оноо мононд ч хүн угаасаа аюу хэцүү юм. Тэр Shaq-ий хэдэн удаа гурав шийсэн байсан болж байгаа байхгүй тий. Тэр чи бол мэднэ. Тэрийг Нэгийг бол бол мэдээд байна. Тэрийг бол мэдээ. Карим амар бол том- том мэдхгүй юм. том fact юм байна. Тэр чинь бүр Charlotte Hornets эсрэг гэдэг баг шүү. За одоо тэгвэл 2015 оны 10 оны юм байна тий. Rookie of the Year юм бэ. Тийш үү. 10 нас хинж үлдээгүй Tyreek Evans, Ямарсан Blake Griffin, Derrick гурлаад Rose. rookie of the year юм тий. жил дамсан гоо юм ба штэ. За энэ За. Tyreek Evans гэж бодчих. За тэнэ таар ярилцлаа. Tyreek Evans Биш юм уу? Мэдхгүй юу гэж. гурлаа байхгүй. Rose чинь яалаа Rose чинь Kansas 2008 онд 9 онд орж ирсэн гэж бодоод байгаа юм. Тэгэхээр Tyreek
Blake юм уу? Blake чинь нэгээр сон юу Rookie of the Year шүү дээ. Rookie of the Year Гуруулаа rookie of the year. Тэгээ гуруулаа. Blake юм шүү. Blake юм уу Tyreek Hill-ийн лиг болсон. Тийм л бол тийм. 8 онд яг Өөсөө та бодлоо хэлж байгаа. Griff чи хар биш үү? Blake Griffin юм шиг юм уу? за Blake Griffin за. За Blake Griffin л гэж дээ. 10 онд орсон бол 11 онд л MVP бол юу rookie of the year болсон шүү дээ. Ээ, Tyreek байсан. Хайрик юм шүү дээ. 10 тэн Blake Griffin 10 он сонгосвол 11 онд rookie of the year шүү. За. За баярлалаа. Оргил жил нь л дээ. 25. Анхны жил нь л оргил жил нээсэн тий. Гэтэ гоё тоглож байсан шүү дээ. 25 LeBron James Гоё шүү дээ. Би бол дуртай гоё. Хайрик бол гоё шүү залуу. дээ, гоё. Гоё залуу байсан шүү дээ. Дээрэс нь ер нь rebound, assist бүгдийг яана ер нь гоё олон талт байсан. олон талт гоё тоглож байсан шүү дээ. Юу ярьж. Эвэнс гэсэн чинь сайн бод мод гэж Та Griffin л гэж бодлоо тий сая. Гэхдээ би сая юу л Griffin чи юу биш үстэйг сая болох гэж байна шүү дээ. яасан. Агүй зүгээр л хас. Derrick Rose 9 он rookie of the year байгаа. Гэхдээ энэ он давсан юм нэг оны зүрхнүүтэй нүүд чинь яг толгойр хүлчтэй. Юу үлээ. Яаж ч гуруулаа рүүкээ авд ирдэ. Тэгэнгүүт ингээд Гэтэ бүгдээр бааж смарт юм байна. Тэгэхээр Гайс. сая юу ухаад сая Одоо нөгөө нэг баажт хэлсэн асуулт асуух уу? сая та нар юу ч таагаагүй шүү дээ. тийм шүү дээ. Бааж Нэг За энэ дундаас сэдв дундаас нөө ярин дундаас нэг асуулт. тийм заавал юм чи чадахгүй гэж шууд хэлчихэ. За энэ нарай танд хэцүү болох юм болов. Юусээс хідэн тоглогч араас дэш. За болсон. Яах гэдэг тийм чи таа. та анхаарахтаа сууж байгаа байна. За NBA тогтоо хамт тоглож залуусаа тэгээд хинтгсийн нөгөө даваа гараг бүрийн 9 цаг 30 минутаас та бүхэн NBA тогтоо өндөрлөж бүхлэж авч үзээрэй гэдэг та бүхэн хэлбэрээ. Тэгээд бүх хамтарч ирсэн спонсорудаа баярлалаа. Хамтдаа байдаг үзэгчдэд баярлалаа. We gon' keep it running for miles after you done, cause I know you don't really want it. I'm obsessed though.